Hepburn-ийн илгэн хамгаалцгаая. Нэвтрүүлгийн өнтрөгч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Сайн байцгаана уу? TikTok нэвтрүүлгээ дахин уулзж байхдаа баяртай байна. За ингээд манад өнөөдөр чикийн сенсац болсон суперстарууд ирсэн байна. За тэгээд манай үзэсгэлэнгөө төгс төгөлдөр одноо дүүмэн ирсэн байна. Баярлаа. Тэр юу гэдлээ? Жог одхон саах юм шиг. Ой, production-ы за мундаг жүжигч ирсэн байна. За тэгээд саяхан нэг амар трейлер цацагдсан байна. Тэрийг харангуйтаа шууд саналаа шүү. Бро нөгөө нэвтрүүлэгтээ орооч гэсэн юу гэсэн гэж ахаа орцсон шүү дээ. Тэр нөгөө манай нөгөө tea time гэдэг нөгөө хоолны нэвтрүүлэг өнгөрсөн жил явдаг байсан шүү дээ. Хоол мод идэл. Тэрэн дээр хоёр бро бас нөгөө сенсац болсон нөгөө ямар хот вүлээ? Нөөрөөс шүү дээ. Ямар хотын Эрдэнэс хотын нөгөө атманууд орж иж хоол идсэн байхгүй юу? Тэрний одоо 2 дахь явсан уу? 2 дугаар сизон дууссан шүү. Тэгээ дахиад явах уу? Тий, одоо 3 дугаар сизон байгаа. Юу нь бол байгаа. Байгаа. Тэр сериал бол нэгэн ирчвчийг бол авсан сериал байгаа тий. Тэр авсан. Тий. Тэр нь үнэ. За шинэ трейлер хизээ үзсэн бэ? За дөнгөж баг цацагдсан нь үзсэн. Тийм үү. Би ихлэ тэрийг харчаад Хонконгийн кино байна гэж харахгүй юу? Нэг л биш ээ. Яасан бэ гэж манай бороо цосуулцаг өгөөд идэв. Хавцсан чи бороо монголчууд байж байгаа байхгүй. Би яг тэрийг яг гадаад кино шиг бодож байгаа. Энэ хотод элчин байхгүй л дээ. Гол нь чиний хүн алсан гэдэг чи асуудал болно л та. Юу хийцэн бэ чи? Яаж байгаа юм бэ чи? Хошиг амьдрах юм аргисэн. Тэр хоёлаа ир ажил гоё байна. Цалин маш өндөр шүү найзуудаа. Чи одоо яагаад байгаа юм бэ? Наата болтоо. 我想要回最后卖给你的那个姑娘。 Тэрхээс хийцэн үү лээ. Ийм дээр амар айхтар. Уцаа өгч болох уу? Би уцаар чи яриад өгтөгөө ярих гэсэн. Байна уу? 카메라들의 좋아요 아저씨. Юу хийдэг юм бэ? Тэр мөнгөөр ахаад тоглооч чи. Би чамаас гой. Миний хэтрийг хаанахыг хэлээд өгч. Тэгээ зураг агуултын би эхлээд нөгөө Хонконг авсан. Хятад авсан юм тий. Тий. За ямар ч юм манай нөгөө Төкөө л нөгөө жүжигч байгаа. Тэгээ дүлгөн байсан, одноо байсан, бас нэг шинэ охин байх шиг байсан. Бархуу ах байгаа. Тэгээ бархуу байсан. Сарантай агч байгаа. Мэдэн л старууд мань орсон баг шиг үлээ. Тий, Бат Түшиг ах маань байгаа. Сахтач юм билээ дандаа нэг муудад дуртай төшиг. Би төшиг тэгээд дандаа муудад дуртай. Эрэг дүр ерөөсөө бараг ховор байгаа ш. Гэтээр манай Монголын жүжигчдийн дунд одоо юу гэдэг яг тэр нөгөө эрэг дүр, сайн дүрдээ бүр нам орцсон хүмүүс байдаг те. Ихэвчлэн одоо тэр нөгөө эрэг дүр тоглодог, ихэвчлэн одоо муу дүр тоглодог ч гэдэг. Одоо эрэг дүрээр одоо Няма, эсрэг дүрээр одоо Няма баяраа те. Эсрэг дүр нь Шага Барса Чука. Яа, нэг иймэрхүү юм уу? Бархууч сүүлийн жоохон боевик кинонд тоглоод байгаа да. Жоохон муутлын. Тэр нөгөө ямар кинонд нөгөө хин энтертэй нөгөө маскийнхан дээр сая нөгөө маск production тий. Биш сүүлд яг фантастикийн тий фантастик маск гэсэн. Зураа дээр яг эсрэг дүр тоглосон юм биш үү? Тий. Додолч модлоод күнхүү гэдсэн ч. Эсрэг дүр тоглосон. Бархууд ер нь хараадсан чи тиймэрхүү дүр нэлээд цохмоор юм шүү. Харин ч хүмүүс одоо тийм санагдсан шүү дээ. Эрэг талаас нь харагдаад байдаг. Тийм тий. Тий. Одоо нөгөө эрэг талд нь тасцсан болохоор яг сүргээр хараад. Тий нөгөө дүр нь илүү тийм гоё шинэлэг сонирхолтой гэдэг байна. За кинон дээр яасан бэ? Одоо 27-нд юу яах гал цацах гал. Тий 9 сарын 27-нд албан ёсоор нэ штэ. Манай киноч. Нээлт кино театрууд. Кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Тэгэл үзэгчтэйг оруулаад ерөөс 3 зохиол. Тий.
Ах чи 3 дахь зохилт гэдэг нэртэй. Зураг авалтын ерөөхдөө яг ямар хот ийсэн бэ? Живэн хот шүү дээ тэр. Тий, тэр яг нөгөө одоо манай урд төршийн бас кино уран бүтээлч олон кино хийж байгаа шүү дээ. Зах зээл нь том. Тэнгүүд тэд нэр өөрсдөө бас очиж ийм триллер жанрын, детектив жанрын киногаа зураг авалт хийдэг тийм. Чунчин гэдэг. Чунчин. Тий. 45 сая хүн амтай. 32 сая хүн амтай мэл болно. Ямар амар болов. Амар. Тэр хот бол өстой гайхамшигтай. Маа монголчууд баг нэг аялж үзсэн юм уу гэлтэй гадныхан ч харагдахгүй л шүү дээ. Яг нөө хятад гэхээр одоо ингээл Бээжин, Шанхай ингээд одоо манайх нэрээс Бээжин ч ер нь хамгийн юм үзэх газар хот юм ба шүү дээ. Одоо тэгээд юу мэдхгүй маш олон хот байх нэ. Тий. Универсал байгаа шүү дээ Бээжин ч. Тий. Гэхдээ ер нь бол тэгжилээ өөртөө. Тэгс чи би сая нэг Жиндао илүү нөгөө Чиндао ч үлээ Жиндао, Кюндао ч үлээ. далайн хэрэгтэй. Тий. Тэр бас гоё хот өнө. Нөгөө нэг юу лээ Цинтаог нөгөө пипэд шүү дээ. Тэрний одоо хот юм ба шүү дээ. Анх тэр чинь ерөөсө Германы колон байж байгаад сүүлдээ бараг Японых тэгээд яасан юм бэ? Тэр ерөөс далайн бомбтой хот хамаагүй төрүүлж цэцгэлсэн. Топ 3 хотын нэг гэж. Амар. Хайр Майрын хот шүү тий. дээ. Одоо нөгөө электрон барааны тий. Би бас Шинжаан орж үзсэн. Шинжааны уйгур яаж үзсэн. Тэгэл тэнд бол хятадын тийм уйгурууд казакууд манай монгол шиг нэм казак юутай. Бас тэр чинь бас их гоё яттай л шүү. Баах нэг лалын сүм өмтэй тий. Тий, лалын сүм өмтэй. Тэгээд тэр чинь гамбраараа бингэрээ алдартай. Тийм хот юм байна. Бүр бингийн үзэгслэн байна. Зөөц. Яаж хийдэг мэдэг бүх юм нэ. Тэгээд би бас бодсон Чунчин болвол бүр юм залуучдын хот гэж байгаа байхгүй. Тийм. Одоо яг нөгөө баруун бүсийнхээ төв болох гэж байгаа тийм хот юм байл. Ерөнхийдөө дэлхийн ноутбукны зах зээлийн 70% ханддаг. Зөөц. Та нар ноутбук авчирсан уу? Бүгдийг нэг ноутбук авсан байна. Тэр башингийн хийц мэдсэн хүртэл юм Европ хийцтэй тий. Тий. Яг ингээ одоо ингээд 30 давхраас ингээ бид лефтер бууж байгаа байхгүй. За. Буугаад за ингээ байшингаасаа гараад ингээд нэг зам байлаа. Тэгээд доош харангууд дахиад 30 40 давхар. Тийм хот байхгүй. Тэрүүгээрээ яг юм өрмөц онцлог уулын дунд хот байдаг, хот дунд уул байдаг гэдэг тийм. Ингээд юм давхар. Яг л юм уулан дээр л барьсан юм билээ. Ингээд сүндрсэн уулан дээр л хот тавиачаал. Яг ингээд трейлер дээр ингээ харангууд нэг юм Хонконгийн нэг юм хуучин хот юм шиг дээ тий. Нэг тийм нэг бас солонгосын нэг юм жоохон тийм нэг дүүргүүд байдаг шүү дээ. Нэг юм хувийн одоо юу гэдэг манайхаар юу гэдэг гэр оруулах юм байна шээ. Тиймэрхүү тийм орчинтай үзсэн. Тэгээ би одоо Хонконг кино юм бол манай воронууд гүйлдээд амар. Тэнд бүр бидний авсан тэр павильон байна, тэр хятадын тэр хуучин хотуудын гудамжинд бол ясал саак юм билээ шүү дээ. Одоо ч гэсэн тэр хөгчүүд нь амьдарч 8-аагаа эрхэлдэг. Яг тэр нэг хуучны хайг байна. Хятадын кино компанитаас хамтарч хийсэн болохоор бид нэр ингээд асуудлыг нөгөө нэг ингээд тэндээ шийдэж мэдээд ингээд хийсэн болохоор яг л Монголдоо авсан юм шиг сайхан тухтай сайхан аваад. Тэгээд тэр гадны жүжигчд бол нэлээд тоглосон юм шиг л шүү дээ. Тий. Хятадд ер нь нэлээд тоглосон. Тий, эцгийн бас дажгүй олны танил олон жүжигч орсон. Өнөр бүтээлд. Тэгээд одоо яг нууц шүү дээ амар өндөр үнэтэй юм тоглоод. Ер нь трейлерээс харагдаж байгаа сте. Харагдаж байна. Хэр их мөг зарсан юм харагдаж байгаа сте. Харин бид дээс тэр нөгөө ороод ирсэн яг гадаад кино шиг болсон байж. Одоо тэгж ярихгүй шүү ахаа. Монгол кино шиг гэж яриа шиг. Тэр нэгэд бүр юм огцом юм хурдтай манай киноны юунууд гой сайжирч тий. Хуучин чинь Twitch short. За энийг үзгүй байх маа. Тэрнээ үзэнгүүн яа мэдсэн юм аа гэсэн. Яг тэр шиг бол трейлер амар сүртэй бүртэй. Гэхдээ одоо тэгтээ нөө IPTV-д аягих нөө кинонууд ингээд тавигдаад тэнд IPTV-гээр хүмүүс аягих киногоо үзчихдэг. Гэхдээ одоо бол ингээд бас ховорхон кино театрт кино нээгээд байна. Тийм тий. Тий, тэгээд яг би ч одоо ингээд бас 3 4 жил кино театрт кино нээлтэнд очиагүй шүү дээ. Тийм. Тэгсэн мөртлөө тоглоод байдаг. Тэгэл IPTV-д л орсон. Тэр нь юундаа байна? Одоо энэ зах зээл яг нөө сериалууд ялангуяа юу яаж байгаа л да. IPTV шууд оруулж байгаа л да. Тэгээд одоо манай энэ Ova Entertainment чинь ер нь Namadia Pictures чинь өөрөө яг юм нөгөө юм контент дэмжигч те. Олон ангит юу болохоор тэгээд өөрийнхөө яг юм Univision-д тэгээд юм шоу тавих юм байна те. Та тэгээд ганц тогоочин кино юу гэж шүү дээ. Тэр нэг Орсын нэг байдаг шүү. Манай киноны продюсер чи одоо юу гэдэг чинь Namadia Pictures шүү дээ. За. Тэгээ Namadia өвөө бүтээл гэж байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт та
Тогоочтой кино юу гэж бод намайг дээр гэж. Яг ийм кино хийя гэж. Юм галтгоо шиг. Москва гэдэг хасаа. Орсын тэг галтгой байл. Тэгээ Орсын галтгоо шиг. Тэгээ Орсын галтгоо ч юм бол яг юу байгаа даа байхгүй юу? Яг нэг хоолны нөгөө амьдралд нэг байхгүй мөртөө орчин нөгөө нэг рестораны орчин зураг авалт хийсэн. А яг хоол нь бол чухалч гардггүй. Жангум дээр алдаг байсан. Тий жангун бол жиг амар юм. Тэр чи ерөөсөө дэлхийн зах зээлийг одоо тэр нөгөө хятад юугаар солонгос юугаараа бүр гаргах гэж соёлын яамнаас нь бүр санаас нь гаргасан. Солонгосын түүхэнд хамгийн их одоо олон оронд гарсан кино нь жангун юм билээ шүү дээ. Сериал их үзсэн хүмүүс. Аль нөгөө 1000 жил дарсан цуугаараа амтлан мам. Амар одоо хайшил ховдог хааны кино юм уу тэр. Хааны ерөөсөө улс төрийн бидгүй хоолны хэрүүлийг л яваад байдаг. Хааны хоол моол амар орж ирдэг тий. Йоо ингээд баахан урч ирээ засв. Тэр ч бол угаасаа одоо юу гэдэг баг бестселлер маягийн кино шүү дээ тий. Хэдэн ч одоо сүлт гарч л байх юм тий. Уйдахгүй. Харин. За одоо киноны одоо юу гэдэг нэг юм сайхан талууд нь яриад байдаг. Хятад очиод тийм зураг авалт маалт дээр хөвгчлөлтөө эдрэгтэй юм тэр гарсан. Мэдээж гарсан дээр л тий. Ба тиймэрхүү сонирхолтой юм шүү. Тэр бол ер нь байнга л гарч байгаа шүү дээ. Тий. Ер нь Хятад ч бай ер нь аль ч оронд хийсэн, ер нь Монголд ч хийсэн байсан. Гарна л да. Манайх чи ийм штэ. Туркд зураг авч ийсэн. Вьетнам зураг авч ийсэн. Солонгост авсан, Хятад авсан гэдэг ингээд. Тэгэхээр бас нэг ийм гадны орнуудад бас ийм киноны зураг авалт хийсэн бас нэг тийм жижиг үжиг туршлагатай бас тэр үхэн тийм. Яваад үзсэн. Мэдээ гайгүй. Бид нар чинь ийм одоо ингээд жишээ нь яг тэр трейлер дээр харагддаг ингээд яг ингээд бүр хятадууд чинь ингээд одоо бид нар Монголд ингээд зураг авч ийн та холдорой гэхээр ингээд холдоод ингээд камер руу харахгүй ингээд зураг авчих хятадууд тэгдэг юм бэл шүү дээ. Зүгээр ингээд хараад тэд чи амар хардаг хүмүүс ингээд бөөнөр ингээд бүр хараал яваад тэгээд бид нар чинь ингээд яг гудамжаар нь ингээд цуснажтэйгээ явна гэдэг бол тэр бол амар бүр ингээд бидрийг цуснажтай нарчаа цагдаа дуудсан юм шиг. Тий юу? Тий шүү дээ. Энэ амар юм болж ийн гэдэг үү? Тий, тэгэл ингүүт мэдээж эренгүүт л тэгэл манай хятадын талын манай Чукачи хүндлээ юм аа хятадтай. Манай Чукачи хятадд 5 жил мастер хамгаалчд ирсэн байхгүй юу? Бидэд бас тэгээ сая түрүүн таныг хятадаар яриад тах чи инээгээд байгаа юм Би ч бас нэг 5-6 сар амьдэрсэн бас ганц юм та. Байна. Амар үл. Хөөе. Тийм ба түрүүн мега шийдэр гэж хэлээд хэлээ бас мараа. Бидэд Наматят бас нөгөө хамтарсан номер 1 гэдэг олон ангит кинон дээр бидэд гадаад зураг авуулж байгаад камера хураалгач хийсэн шүү дээ. За. Камера хураалгаал тэгэл эвгүй юм байлээ тий. Зөвшөөрлгөө зураг авлаа гэдэг үү? Үгүй яг нөгөө зөвшөөрлөө авцсан. Тэгвэл нөгөө хувь хүний одоо нөгөө нэг хаалга тогшдгол гадна талаас нь л авах гээд байгаа байхгүй. Тэгээд тогссон чи нэг ааштай л хүн байсан юм байлээ. Тэгээд шууд тэгээд дуудлага өгч юм уу? Тий, тэгээд дуудлага өгсөн. Тэгэл камера аваад өөрийн өмчөд халдлаа гэлөө. Тий, тэгэл гадаадад хариуцчихсэн зургийн дарга маань зурглаачтайгаа гурлаа цагдаагийн машинд гэж явж байгаа. Амар юм байлаа шүү дээ. Хэлтэй юм бол тэгээ тайлбарлал асуудалгүй гарч байгаа шүү дээ. Яг очиж юм уу тайлбарлаа шүү дээ. Мэдээж. Цагдаач юу болсон яасан юун дээр хэлцээрээ аваач чийж нөгөө нэг юм бүртгэж жаад ингээд явуулж байгаа. Тэгэл ямар дүрс авсан ингээл дүрсээ шалгуулж байгаа юм тэгэл. Окей энэ хүн зөвшөөрөхгүй байна устгачгаа устгая гэл. Оо тэгээ тэр агсыг зураг авалтыг устгаагүй. Тэр чинь бас технологийн өндөр дэвшилтэй. Энийг яг устгаж байгаа юм шиг үгүй энд байгаа. Энд байж байгаа. Тэдэд гол нэг өөр файл устгасан файл дотор байж идэг үү? Үгүй одоо зүгээр яг манай зураглаач Эрка гэдэг манай эдитинг бүх юм хийж залуу. Яг замдаа ингээл цагдаагийн машины ард сууж байхдаа ярьж байгаа байхгүй хаа нэг юм хоёр сонголт байна гэл. Энд нь устгал энд нь гараад ирнэ. Энийгээ би яг делитэд арчих юм бол энд нь байж гэн гэдэг юм. Камер дээр ингээд сануулах юм дээр. Тэгэл окей, delete all. No problem гэл тэгэл өөрөө яриад тэгэл асуудалгүй гараад ирчих. Устгацлаа ингээд тэгэл гэрээ эзэнт нь харуулаад. Одоо тэр цагдаа энэ нэвтрүүлгийг үзвэл яах бол? Гэж. Угаасаа энэ нэвтрүүлэг олон улсад гарч байгаа юм. Тий. Олон улс, айгүй олон улсад гарсан шүү дээ. Азербайджан гарсан, Туркестан гарсан. Юу н гараад сурцсан бид нар. Тиймэрхүү гоё юмнууд тэгэл Гэтэл ер нь бол чангаа чанга. Хятадын хувьд бол амар тий. Тэгэл хаа газрын ер нь ялангуяа тэр хятадын тэр энэ камераар дүрс мөрс авч байгаа юм. хятадтай бол ер нь чангатаа орно тий. Ер нь бол айгүй чанга шүү тий. Ер нь тэгэл Монголоос ер нь тэгэл гарлаад бол хүний нутаг шүү дээ. Харин тий.
Бидэд нөөр үсээр Туркд бас явж байгаа тий. Тийм штэ. Зураг авалмаар тийгээл нөө олон ийм хуучны зах махаар нь явж байгаа зүгээр ингээл додногч аймгүй зүгээл ингээл өө тэр цаа түүнийг холдуулчих да холдуулаарай гээл тий. Үгүй тэр айгүй санагддаг болтлоо. Тэнд ингээд зүгээр бид нар явж байгаа л нэг өгнийг та ингээд бидний ингээд зурганд ороод өгөөч чи тэр нь өөрөө тэтгэртэй гарсан цагдаа байж тарал. Тэгээ биендээ шууд буутай явж байгаа юм чи. Оо тий юу. Тий. Тэгэл тэрийг нь өөрөө нь ягаалаад өөрөө нь буудах тийм юутай ийм зурганд оруулаад тэгэл яг жинхнээс цагдаа. Хамгийн амар нь өгөөд хувлаа юу үлээ 3 хүүгийнх нь нэр нь Монгол хааны нэртэй. Тий. А нэр Туркууд ч дандаа Монгол нэр өгөөд. Тий штэ. Дээр би нэг байсан чинь минийх чинь Тэнгистэй Галбаатар гэдэг байхгүй юу? Нөгөө Instagram-ын нэр чинь Тэнгис гэдэг нэг эсийнх нь орон зэ өсгчсэн. Тэгээ ард нь Тэмүүжин гэсэн нэртэй сахалтай турк байгаа байхгүй. Хоёулаа адилхан нэртэй юм байна. Чи Монгол уу Зонгол уу шүү. Чингис Мингис гэдэг нэртэй хүмүүс амар их байт юм бэл. Манай өвөөч бас энэ тэнд оол юм юм байна да тий. Тэгсэн бах уу? Яг нэг хэсэгт сериал гараад байсан шүү дээ. Нэг юм туркийн нэг хатнууд ингээд хоорондоо алцаал гэдэг чинь. Аа тий. Мөнхийн хайр юу вэ? Биш ээ нөгөө Нэг олон хатна тэгэл нэгнийх хүүг галаа. юу лээ Харин тийм ээ. Юу л нэг алдартай байсан. тий. Тэгс чи тэрэн дээр гарч байгаа байхгүй. Би ингээ Монголын нөгөө юуны нөгөө монголчуудын нөгөө хинийх нь хүүхдийн хүүхд чинь нүг Петр баг яваад идэж ш тэ. Маялаа тавал баг Монголдо хэлсэн шүү гээл. Тухайн үед яг нөгөө Монголын сүүлчийн хэсгүүд байсан юм шиг. Олон жил чинь тэгээд олон жил Туркийг чинь бас захирлсан юм шүү. Харин тэгэл манайха Монголтой адилхан яг л хөх толботой л төрдөг гэдэг юм да. Тийм үү? Туркууд уу? Туркууд Дэлхийд ганцхан хөх толб гэдээсэн. Худлаа. Хасаагүй юм байлээ одоо. Удлаа ер нь. Худлаа гэж лээ. Тий. Өөр Монгол Турк битүү хөх толтой байдаг. Тий. Монгол шүү дээ. Монголчууд чи бид нар Монголын хүүхдүүд юм. Энэ бүгд л Монголын хүүхдүүд болсон. Талын нийцсэн юм чи. Одоо хөх толбоо яриха болио монголчуудаа. Би тэгтээс хөдөлмөрөд өрөөгүй би шар толтой. Тэгээ одоо тэгээд хэлжлэр одоо хүүхдээ харсан чи бүкснээр нь толбоо байхгүй бол за баларлаа шүү гэх юм аа. Өө тэгээ улам ер нь хөх толбгүй болоод байгаа юм шүү. Болоод байгаа. Тий. Болоод байгаа. Тийм үү? Тий. Манай найзуудын хүүхдүүд бол мэдээ нэмэр толбоггүй төрсөн шүү. Толбгүй гарч ийн. Ямар сони тийм Айгуу санаа. эвгүй юм биш. Хөдлөнтэй санагдах юм шүү. Ийж рүү наваа. За чи яасан гэдэг аа. Чи ээж имэтиг ярих хэрэгтэй байхгүй аа. Толгой нь хаана байна? Имэта яасан байтэр гэдэг. Наас такарад өгч. За ингээд өнөөдөр TikTok нэвтрүүлгийн ивент чээр Хипарис орж ийн. За Японы элэг хамгаалагч монголчууд ялангуяа энэ нөгөө уур амьсгал хоол хүнс юу ч үгүй бүх юмнаас одоо элэг имтэрж яадаг. Зөвхөн арх бий гэж бодоод байдаг. Элгэн чи одоо муу ус байна, муу хүнс байна. Одоо юу гэдэг агаарын бохирдол бүх юм элгэн дээр байдаг учраас бид нар элэгний одоо юу гэдэг дэм, эм, витамин эдрийг бол өдөрт нэгийг ууж хат айгуу сайн гэсэн. Тэгээд бас 3 зочиндоо бас хийж үгээ. Шууд энэ дээр ингээд чинь айгуу гоё. Тийм үү. Энийг зүгээр жоохон. За. Илэгч угаас яг бүх юмыг яг шүүдэг эрэхтэн. Гэхдээ ерөөсөө гол цусыг ч л одоо юу гэдэг хянаад бүх юм чинь шүүгээл бүх хорой чинь шүүж байгаа шүү дээ. Заавал уухтаа л ууд юм болов гэж. Гүү шүү дээ. Гүү. Тэд нар чинь болохоор нөгөө нэг одоо юу гэдэг юм бэ нөгөө яг архин зориулсан гэдэг нөгөө бэлтгэлүүд байдаг шүү дээ. Уухын өмнө нэг уухын дараа мараа гэдэг. Ань чинь болохоор ерөөсөө тэр илгий чинь одоо энэ хэрэгтэй амин өнгөд тэр байнга одоо юу дэмжижээдэг юм даа. Хараас 0 битми харагдаад байгаа. Гой өнгөтэй юм. Гоё тийм гоё. Манайхын шилэнтэр болохоор нөгөө нэг юм өөр харагдаад байт юм шиг. Би бол энийг ингээд мүсийгээр жоохон усыг л өгдөөд оочдөг. Тэгээ ялангуяа манай нөгөө Монголын нөхцөл амар гоё. Гоё гоё. Хаалгацсан Ундаа. шууд авч чинь. Авч. Тийм. Нэг юм пачкийг аваад машины хаад тавьчих гэсэн. Гэрээсээ гараад хүн нөө гэртээ уухаа марчдаг. Машин дээр яг нэг гоё юм уумаас баг гэл. Нэвтрүүлгийн ивент Хипаризе элэг хамгаалцгаая. Ваа. Зэннаа. Чи сүртэй. Энд чи ямар зүйл юм гэлээ? Хорхоглсон зүйл. Хорхоглсон цоо. Йоо. За өнөөдрийн манай TikTok нэвтрүүлгийг одоо энэ паркийн яг энэ Улаанбаатар хотод нэг л нуур байдаг. Тэр бол паркийн нуур байгаа. Retro Castle гэсэн энэ гоё одоо эртний энэ гоё Европын цайд шиг энэ ресторанаас бол явж байна. За эндхийн хоол бол супер. Шефийн гарын хоолыг бид нар одоо идж байна. За тэгээ би бол хуушур загсан. Энд бол хорхогсон цойн загсан. Одногийн шүлгүүд бол
Гоё юм. Калаас. Тийм байна Гоё тийм. гоё. За сайхан олцоороо. За За, баярлалаа. Студио өнтөгч Red Rock Cast ая тухайг танд мэдрүүлээ. За яг ингээ усан дунд ингээ гоё хоолыг суусан таав харж байгаа. Нэг тийм Европ, хуучин Европ явж байгаа юм шиг л шүү дээ. Та тийм мэдрэмж төрж байна. Тэнгисийн иргэдэг. 200 Тэнгис асуусан. Өш би тийшээ орё гэсэн надад хариу өчгүй. Бүр сэндээ залгасан уу? Сэж байхгүй. Шууд болоо гэшээс. Гэж яах тэр нэг зэрэг хөгшин байна гэдээс одоо би орол бүр амар гомдлоо. Яа тэр нь хиттэй хүн байлаа. 32 төв байлаа. Үгүй ямар ч байсан л Тэр хөгшин тийм болоо байсан. тийм жаа хүмүүст юу хөгшин оролцоо тэр гээд. Чи өөрхий тэр зэрэг нь бас тийм ч амар хөгшин биш 32 настай хүн байсан. Бид тэр дундаа харахгүй л дээ. Тэр дундаа тийм 19 20 21 гээл явж байгаа шүү дээ чи тий. Би орол бүр баларсан юм. Тий. Тэндээ чи манай нэг дүү орсон шүү нэрэ. Манай төрсөн дүүгийн хүүхэд нь. Тэн. Ингүүн Бантар гэдэг нэг залуу байсан шүү. Япон зурдаг гэдэг. Аа. Тэр дэхтэй бас нэг хэсэг бүү болсон юм шүү. Болсон тий. Болсон. Ой нэвтрүүлж. Ой нэвтрүүлж. То манай Монголоос анхны удаа л тиймэрхүү болсон. Тий. Бэдүүдийг баг багтдагтай нөгөө нэг миний юу миний гэр мэр гээл бас гардаг байсан те. Тийм лөө. Одоо энэ нөгөө нэг багийн саарлаа марлаа гэдэг. Нэг юм хаусн дотор орцсон нэг тийм лөө. Тий дээр. жоохон багт амар үздэг гэсэн те. Тийм штэ. Чи шүү ми шүү гэдэг хийдгэл бас Тийм. ганц хоёр юм гардаг байсан Тийм. те. Тэрнээс хойш ер нь сайных болж Гэтэ яг нэг гадаад гой далайн хэрэг мэрэгдээр тэгэл залуучууд байхлаар бас гоё сонирхолтой харагдаж байгаа тий. Одоо солонгос чи яасан? Сериал мэрэл модноос гараад За. нөгөө жүжигчт нь ингээл юм яриад ингээд суугаад яваад байдаг Нэвтрүүлэг тийм. Одоо нөө манай Монголд ирсэн шүү дээ нэг одоо Хүрэл дэрдээ юу? тий нэг говьд очиод энд бэлхий байна зэн гэдэг. Тиймэрхүү юм үздэг болсон юм шүү. Сүүлд ямар ч гэсэн солонгос тэр нэг 5 эрэгтэй 5 эмэгтэй ингээд нэг байшин дотор хийчих юм бас. Аха. Ийцэн юм шиг байгаа юм. Тэгээ X-үүд нь хэн энэ X гэдгээ мэдхгүй. Оо. Тэгэл тэнд ингээл юм уучин дурсамж морсамж. Тэгэл нийлхэн нийлээл бүр салган салд юм уу да. Тийм. Тим юу л шоу л гараад байгаа юм шиг л шүү дээ. Би анзаараад багт яг тиймэрхүү юм амар санагдав. Одны дэл жүжигчтэн суудсан. Тэнгүүд нэг хоёр эхнэр нөхөр хоёрын амьдрал яваалаа. Тэгвэл нөгөөдөл нь камераар хараад ярилцаад одоо энэ ингэж энэ хүүхднийг буруу байна гэж яриад. Тэдний амар мод орсон шүү. Тийм штэ. Нөгөө тамийн гэр бүлийн амьдрал нөгөөх нь болохоор миний авчиг хүүхэд хоёр байхгүй. Тийм. Манай Монгол бас тиймэрхүү юм явал гоё үзэх байна. Тэгээ шин сонин сад тий. Одоо нөгөө ардын буудан стайл ахгүй тий. Гэтэ тийм нөгөө сая IPT тавьсан тийм сэтгэл зүйн гэр бүлийн сэтгэл зүйчээр ажиллаад тэгээд одоо манайхан ч хосороо зүлгээ аваа шууд нээлттэй гараад хэлсэн шүү. Тийм саяхан нэр явуулсан байсан. Тэгэл нөхөр нь Манай одноо чи сэтгэл зүйчээр нэрээ сураад өгсөж байгаа. Тийм. Тэгээ одоо манай Монгол сэтгэл зүйч би энэ зүйл байна шүү дээ. Одоо би чамд сэтгэл зүйч гэж явна шүү дээ. Манай монголчуудын ичимхий хүмүүс шүү дээ. Ер нь. За. Ер нь маш ичимхий хүмүүс байхгүй. Нөгөө хувийн юм аа нөгөө хүн ярихаасаа одоо тийм сэтгэл зүйчдэр очих соёл байхгүй. Одоо гадаад бол нэг асуудал болонгууд Шууд очдөг штэ тий. бид нар чи илүү найз нөхдөдөө ярихаасаа илүү танихгүй хүнтэй ярилцах гэдэг тий. Ааха. Өөрийнхөө юм гаргахгүй ч гэдэг. Тэнгүүд нөө сэтгэл зүйчийн өөрийнх нь одоо юу гэдэг нэг юм хууль дүрм гэж байгаа шүү дээ. Хизээч одоо клиент тий. Үйлчлүүлэгчийн одоо Хувийн нууцыг гадна манай сэтгэл зүйч нар шууд оройн арх хонготой ярьчих бах тий гэж бодод. Үгүй баха. Тэс нөгөө хин бэ шүү дээ нөгөө телевизээр гардаг нөгөө дагаж тий. Үгүй. Баа тэгсэн шүү дээ ингээд. Үгүй. Яг тэгнэж бодод байгаа. Үгүй хамгийн нэгдүгээр баримтлага юм чинь тэр сэтгэл зүйчийн тэр нууц гэж гэж байгаа байгаа шүү. хин батлах юм. Би бол үгүй гэж бодчихно. Яг бол нөгөө сурах явцдаа энэ хүний нууц гэж өөрөө мэрэгжлийн юм этик соёлтой шүү дээ. Тийм үнэнч байдал байж Би л шампан суугаад оройн шууд ярих байх гэж боддог. Гэтэ одоо бол нэг хэсэг амар очиж мочдөг болсон шүү дээ. Тийм Тэг болцсон уу? Болцсон. тэгээд сэтгэл зүйч амар юу юм шүү. Төлбөр мөнгө өгч гэсэн ер нь хэд үед юм бэ?
Үнэтэй байдаг хаа. Хэд үү? Би мэдэхгүй шүү дээ. Мэдгүй байна. Ер нь жоохон өндөр үнэтэй байдаг гэсэн. За, хэд Мөнгө вэ? нот юу болж байгаа юм. Наасаа. Аа? Нэш хэд үү? За одоо нэг хүн ингээд очлоо гэж чи сурсан юм чи одоо мэдээлэл авсан даа. Мэдгүй байна. Ер нь мэдгүй. Гэтэ би яг сурах сонсноо 35 мянга өгч ярилцсан ихгүй шүү Үгүй дээ. хаа. Хүмүүсээ болж ер нь Айгуул манайхан 3 сая өгнө гэж хэлчихсэн магадгүй те. 300 төгрөг сонсон. Тийм үү. Аа? Нэг Цагийн цагийн 300 350 байдаг ч юм шиг. Бараг $100 юм биш үү? Тэгэлж их юм аач. Аа. Нийгэм хэцүү шүү дээ. Гэхдээ хүн хүнээсээ өөр баг. Тэгээд бас ямар юун зарчмгүй цагийн ч байж магадгүй, 2 цагийн ч байж магадгүй шүү дээ мэдэхгүй. Би зөвхөн нэг үнэтийг нэг сонссон тэрнээс өөр байдаг баха. Янз бүр баг. Тэг студиостоо яг юу сурах вэ? Юу гэж байгаа юм бэ? Хүний Гань юу сурах вэ? Сонирхож байгаа ч. 9 шид юм. Одоо яг юм мэрэгчлээ холбоотой мэдрэлийг судлана. За. Тэгээ домтолт бүх юм орно. Тэгээ хүүхдийг судлана. Тэгээ тэр бидний нөгөө YouTube дээр ер нь үзчихсэн нөгөө одоо бидний юм мэдрэмж мартах гэдэг юм одоо юуг яаж анх эрдэмтэд гаргасан, нотлсон тэр бүх эрдэмтэд судлаачдын тэр туршилтуудыг би судлана. Тэгээ одоо нойр яагаад хүрдгийг те. Тэгээ нэг баруун зүүн тархич ингэж зүрж явдаг ингэж хүний мэдрэхүй эрхтнүүдийн талаар судлана. EDC-г бүгдийг судлана. Тэг өөрөө бас зөвүүн гар багтай юм шүү те. Аха. Зөвүүн асуугаад. Нэг зөвүүн биш үү? Аа. Байж болохоор байна уу? Ер нь зөвүүн байж болохоор байна. Тийм бааз харин. Харин төгсөөг байж л ажлын байр санал болоод байна шүү дээ. За. Манай одоо сэтгэл зүйчийн кабинеттэй болох гэж байгаа юм байна. Тэгээ манайхан бас амьдралын ээдрээтэй юм байвал одноороо залгаараа утсан Тэгээ дараа жилийн 25 онд утсан дугаар 99.30-аар төшөө. дараа жил төгсчөөд. Амаатар вэ чи наанд дадлах гэж За байхгүй. за за. Хэрвээ та өөрийгөө сэтгэл зүй асуудалтай гэж бодож байна уу? Дараа нь аяа дарамтсан те. Ой тэгсэ чи нөгөө аливаа 5 сая шилжүүлэхгүй нөгөө чи ярьдэн шүү. Амар дарамтанд орох юм биш. Тэгээд би одноос сэтгүүлчдэр очиод асуудлаа шийдүүлсэн л дээ. Гандан рилүүд яваа. Амар ридүүд яваа. Би өмнө их сэтгэл готролтой байсан. Одноо өдөр очсон сош их гоё болсон. Өдөр бүр нөөмсгөлдөг болсон. Тэр амар. Аюу тийм ридүүд явнаа нэрээ яана. Чи ч юм амьдралын баталгаа шийдэгч. Аар үнтэй 5 сая. Гэтэ ер нь манай тэр одоо чиглэлийн хөгжиж байгаа юу? Маш хөгжиж байгаа. Тэгээд энэ чинь явандаа одоо бид нар ерөнхийдөө сэтгэл зүйч болж байгаа тэнцэнээс салбарлаа штэ. Хүүхд рүү явах уу, гэр бүл рүү явах уу, те? Эмэгтэйчүүд рүү явах уу, те? Тэнгүүтээ яг тэр донтолтын юу руу явах уу? Одоо ингэ нөгөө Америк Холливуудын кино үздэг танаа тийм ган те. Би уулзах хэрэгтэй өнөөдөр цаг авсан байгаа гэж. 7 хоног заавал 3 уулзсан. Бүгд тиймтэй биш үү? Үгүй бүр шатандаа бүгд сэтгэл зүйч байх хэрэгтэй юм байна. Яг ингээ ажлын байран дээр ялаа гэхэд те ажлын одоо дарамт шахалтын те ажлын байран дах юу эсвэл бол яг бүх нөгөө хувь хүний те гэр бүлийн төрсөн эмэгтэй төрсөн аав хүний шинэ аавын юу тийм шинэ өмнө тэнгуүтээ төрсний дараах депрессийг хүртэл яана. Секс микс. Бүх Одоо манай Олимпийн тамирчид ч бас тусдаа тамирчдын сэтгэл зүйч тусдаа штэ. Тэгээд гэхдээ ерөнхийдөө бүгдээрээ мэднэ. Тэгсэн мөртлөө яг юм тэрнрүү чиглэж тэрийг дагнаж яадаг. Тэгээд дахиад би гүнзгөрөөл ярих юм бол сэтгэл засалж болно. Бүр эмчилдэг. Тэгээ ер нь тэгээд проблемыг хуваалцдаг л байнгын хүнтэй болж байгаа юм шиг байна тий. Яна би өнөөдөр нэг шинэ ажилд орсон ч юм. Намаа ингэж хүлээж аваад би яах ёстой бай тэр. Үгүй тэгээ бас ганцхан тийм яах ёстой биш яг өөрөө яг тэр сэтгэл зүйн ямар нэгэн стресс ямар нэгэн тийм асуудал байх юм бол өөрөө гаргадаг болох байхгүй юу? Тийм. Өөрийг нь тэгж олуулна штэ. Гэтэ нөгөө хүн одоо маш амар мэдрэмжтэй амар зөвлөгч байх ёстой шүү. Тийм. Өөр нь тэгж хүнийг ингэж өөрийнх нь миний хэлснээр яв гэж хизээч тэгж зөвлөхгүй. Өөрөөр нь тэрийг нэв яана. Гаргалгааг нь олуулна өөрөөр нь. Хүмүүс одоо тэгтээ амар их нөгөө коуч авдаг болсон байл шүү дээ. Хувийн менторуудтай. Тийм. Бизнес хийх гэдэг гэдэг юм уу? Эсвэл нэг тийм олддгүй юм шүү. Үй би ч одоо яг G-side одоо хаашаа чи те нэг сэтгэл зүгээрээ сажгаар ярингуудаа хэл ярианы өөрийгөө нээх чадварын VIP коуч байрлах. GCI
GCI-тай холбоотой болсноос хойш ер нь тэгж багшилж байгаа. Чи GCI явсан юм. Хөөж Аль залбар. Гранд Хизэнээс орсон юм. та жисаа юм уу? 2 жишээ. Би чинь гөгшин GCI чинь. Би чинь GCI централийн сенатор шүү дээ. Би централд сонирхогч байж байгаа. Тэгээд гранд руу орсон шүү. Би чинь 2008 он явсан. Хоош. Тий, би чи Монголын анхны менторшип хөтөлбөрийн 2 жил ментор байсан шүү. Тэгээ манайхан GCI яваараа ихэм сурна шүү. Одоо би ингээ сайн хоолмол хийдэг болсон чи GCI шүү дээ. Гол. Тэгээ нэрээ яг тийм одоо удирдах албан тушаалтай хүмүүс чинь өөрсдөө нэг олонний өмнө нээх чадвар Тий. муутай. Тэгээ тэр нь тусалдаг. Яг хүмүүсийн яриа байдаг. GCI одоо баран ингээ шоудаад байдаг. Тийм юус байхгүй чинь маш олон сургалттай байгаа. Маш олон үн төлбөргүй одоо юу гэдэг. Хой хүний хөгжлийн Тий, талаар маш их хөгжлийн өөрөө яадаг тий. Ялангуяа залуу хүмүүс чиглэсэн. Тэр хүн өөрөө яг тэнчнээс юу олж авахгүй гэдэг юм. Тэр хүн тийм шоу зингээр олж авах юм уу? Тэр хүн сургалтаа авах юм уу? Тэр карьер өсгөх юм аа? Тэр хүний л өөрийнх нь л Тий. асуудал гэж байна. Тий, тэнд маш мундаг залуучууд байдаг. GCI ч өөрөө бас одоо шалгууртаа. Өнөө. Ороход. За тийм л байна. Та гэхдээ 2008 он гэдэг чи юу вэ? Мангар эртний жисаа гэж юм шүү Тэр дээ. үедээ бас эртнийх байгаагүй шүү дээ. Аа тийм үү? Бас шинэ комплекс. Яана. Гоё. GCI-с зөндөө л Гоё юм шүү. сурсан. Зөндөө олон найз нартай болж ирсэн. Ялангуяа залуу хүмүүст бол аюул хэрэгтэй. Тэр хоёр нэрээ мэдэг байсан нөө. Тэгэж юм ганцаарчилж тэгэж VIP би бас коуч хийдэж шүү. Оо тийм үү? Мэдээгүй шүү дээ. Тийм чимээгүй ингээд бас хүн амтнд ингээд бас юм заагаа яваад байгаа. Одоо мичээгөө сэтгэл зүй зарч ийн гинэ. Сэтгэл зүй бол яг нэг ч хүн дээр ажиллаж үзсэнгүй. Төгсөөгүй байгаа л та. Тэгээ одоо удахгүй төгссөн шүү дээ. Бид л 25 онд. 25 оны үйл. бараг л төгс курс юм шүү. 25 оны бас одоо 3 семестр байна. Сайн сур. Харин Тэгээ шалгалт малгалт өгнө үстэй. амар. Оо тийм үү? А тэр нөгөө сертификат авахын тулд Тий. чи бас өөрийн гэсэн лаг сертификат байх хэрэгтэй. Бас амар штэ. За тэгээд сэтгэл судлаачтай гоё төгсөөд нэг Монголд бас шинэ сэтгэл судлаач нэгээр нэмэх юм байна да. Нэлээд орлоготой байхаар харагдаж байна. Одны өгчээ зургандаа яава их чинь үнтэй нөгөөд аа. Тэр нас бид Ямар завгүй болцсон. Өгчийнх нь өнөөдрийн цаг дүүрчин. Тэгэл кредитч ойрхон биш үү? Зурглаач нь одоо юу гэдэг жүжигчдээс эхлэх нь шүү дээ. Тий штэ. Бүр Чи нэлээ. ойрд ягаад дүрдээ орохгүй байна нааш. Таунсаа хэтэр Тэр гэдэг. дүр гэхээсээ илүү хүний нөгөө өнгөрсөн үеийн трама шүү дээ. Тэр бас айгуу чухал. Чи нэг ихчмэд хүнээс айцсан юм уу да? Тэгэж игээд. Таа чи ямар юм мөө шиг сэтгэл зүйч Яг яаж вэ? төсөөлсөн те. Ингэц юм уу та? Тэр нэг юм өгчээд байдаг. Тэгээд одоо жоохон Өөрөө нөгөө эмхтэй үнтэй жоохон эвгүй байгаа тийм үү? Тэр айгуу ашигтай. Тийм бах те. Тий. Уус яг дотгошоол юм шиг. Тий, одоо жишээ нь ингээд хүмүүс ингээд одоо жишээ нь манай ингээд киноны 3 дахь цохилт киноны ч юм уу одоо ингээд цус нүж ингээд яаж шүү дээ. Хүний ингээд нөгөө аратан шинжийг нэмэгдүүлдэг үнэр цусны үнэр байхгүй. Тийм үү. Тий. Тэгжиж одоо жишээ нь ингээд нөгөө нэг юм цусны үнэр нөгөө хүний нөгөө сэтгүүн юу ингэж бүр тайвшруулдаг үнэр ингээд нэг амин тоосны үнэр юу юм уу гэж ингээд цэцгийн үнэр 9 шидийн үннийг гаргаж авсан тэр сэтгүүтэй холбосон тэр хүмүүс гаргаж авсан мөхгүй эрдэмтэд. Тэгэхээр тэр яг үнэр хүний сэтгхүйд яаж нөлөөлдөг гэдгийг чинь хүмүүс судлаад гаргаад ирсэн. Зөө. Тий, тэр үнэрийн үнэрлэх гэдэг мэдрэхгүй яаж сэтгхүйд нөлөөлдөг гэдгийг нь судалсан байхгүй юу? Тэгэхээр Юуны ч цусны үнэр ажиллах юм уу те? Үгүй яг тэр өнгө цусны үнэр энэ чинь өдөөгч гэдэг бас нэг юм байна. Тэ? Тэгээд тэр чинь бас нэг юм одоо жишээ нь ингээд нэг юм сэрэл мэдрэмж төрүүлэх тэ тэрийг тайвшруулах. Гэтэ хүн болгон өөр үстэй. Үгүй ерөнхийдөө Одоо чинь 2-3 бол өөр юм үртэй сэрэлүүлэх юм ч юм уу те. Үгүй ерөнхийдөө нэг хүмүүсийн юм үртэй сэрэлүүлэх жоох тус-тусдаа бас нэг өөр юм гэсэн юм байдаг үү? Одоо жишээ нь ингээд бид нар нэг өлсгөр ингээд нэг арааны шүлсэн гэж асгардаг шүү дээ. Ялгараад байдаг. Ялгардаг. Тэрийг одоо эрдэмтэд эхлээд хоолыг ингэж үнэртгэхээр ингэж энд ялгарж гин үү? Эсвэл хоол гэж сонсоод угаасаа хоолны цаг боллоо гэдгийг ялгарж гин үү гэдгийг нь судалж шин. Тэр чинь ерөөсөө үнэртгэр шүү дээ. Үгүй. Үнэртгэр. Үгүй юм байна. Тэрийг нохон дээр ч бас үзчих. За. Нохон дээр ингээд дуршаад үзээ тэрийг яасан чинь яг хоол идэх
цаг бол хонх дуургаал одоо яг хоолны цаг гингүүт нь хоол өгөөлсэн тэгтэн л яг л хонх дуурах шүлс нь ялгарч байгаа. Тэр чинь яг амт юм чи. Үгүй хүнтэй адилхан юм байна бас. Та хоол нэг цагт хоол дун. Одоо жишээ нь ингээд яг үлссэн байж Тэр чинь яг яг цаг болгондоо ингээд гой хоолоо идээд удаа сурцсан байж Агаас тэр гой хоолыг идэхийн тулд шууд дон гэхэд нөгөө хоолны мэдрэмж шууд шууд гарч орж ирнэ шүү дээ. Манад бас их тэгэхэд хэцүү. За өглөөний цай хэр ууж байна? Өглөөний цай бол ер нь уухгүй байна. Оо зөв. Ууж гэнэ үү? Хүш би өглөөний цайг ер нь бол хүүхдүүдтэй заавал өгөхийг хичээдэг. Энэ яг зөв гэж буруу юм уу? Өглөөний цай уух гэсэн юм. Байна сонсол тэгтэл ингэ явж Аа за гайхах зөв гэхээр одоо яг юу гэж яриах вэ гэдэг. Тэгээд өглөө манай хүүхэд айгу өглөөний цай уух дурггүй. Гэхдээ банан оёсны шейк хийж өгж уулгаж явуулдаг. За. Буруу яаж. тий өглөөний цай алдаг оногдоо. Уг нь бол нэг хэсэг уудаг гэсэн. Өглөө 2 аяг усаа байнга уун. Би ч уцаа хол тавина. Өглөөс ирээд нэг 20 30 минут уцаа уухгүй. Тэгж мэгээд ингэж мэгэн гэдэг нэг тийм үг амьдралын темптэй. Тэгээд одоо тэр жоох алдагдаа л юм. Би болохоор өглөө усаад ингээд юм орохгүй. Зүгээр усаа бол уучна. За. Идчүүл яаж байна? Идчүүл өдөржингөө өлснө. Өлснө үү? Тий. Өглөө юм идчихээр ингээ өдөр өлсөөл ингээл үдээс хоош өлсөөл. За. Идэхгүй бол ингээ ер нь ингээ байж байна. Би чи ер нь ийм бомбайхтай их хурдан төрлийн хүн шүү дээ. Тийм үү? Тэгээ ер нь барина. Би ч мөнхийн туранхай гэж. Гүү. Би чи амар барьдаг шүү дээ. Детокс метокс хоо захиалж хийдэг шүү дээ. Яста сайн барьдаг. Хамгийн сүүлийн бомбор байсан ч. Орфлеми нэг ийм цутан шүл тэгээд нэг ийм шектэй тэр сетиг авсан. Энэ 3 дахь цогцолтын өмнө би 21 хоног баг барьсан те. Тэгээ нийт маань өрөвтчихнэ гэж. Яг ингээ барихгүй л бол ер нь амар хурдан тархал. Энэ хүн чинь бол баг юу ч хийдэ ер нь тархалх юм. Юу ч хийдэ тархал. Идэл. Тэгээ байнга Яг ийм тайп зөрдөг байхгүй. Тийм байдаг шүү дээ. Би бол бас усаа шууд тархалх хүн. Тэгэл би ингээл нэг ийм дэглэм мэглэмтэй байж хахад ингээд нимач өдрүүлгэн л автитаараа идэн шүү дээ. Тэгэл өөрхий надад санаа зовчин. Мань нэг хоол идэх чинь да өвөө чи яах вэ гэж өөрхий. Би ч бас иднээр байгааг нь мэдээд байгаа, найз нь өсөж байгааг нь мэдээд байгаа. Тэгээд хажууд нь яг ингээл бариад энэ 7 хоногийг яачвал нэг 11 хоног үлдлээ гэж хичээж байгаа. Би бас тийм байхгүй. Идэл бомбаар. Амар бомбаар. 10 20 мөр. Одоо тэр нөгөө юу яатсан бэлээ ш нөгөө тайд үзсэн үү? Нөгөө нэг энэ таргалдаг хүмүүс ингээд энэнгүүрээ ингээд хэмжээ тэгээд үтгэн тайд. За. Яа нэг. Энийг одоо ингээд энэ юм шүү дээ тий. За ингэж хэмжээ заяа. Тэгээ яг энэ хэмжээгээ доош нөгөө ингээд. За. За тэгэнгүүтээ дахиад энэ хэмжээгээ доороо эндээ аваачна. За. Тэгээ эндээс энэ бугууга хатгана. За. Бугууга хатгалаа. Эндээс үү? Аа бугууга хатгах. За. За нааш харуултаа. Нааш харуултаа. За ингээд ингээ 3 өөр төрлийн юм гарч иж байгаа. Миний одоо ингээд ихийн уруу юу өөрөө сахуу миний зөрж байгаа үстэй. зөрж гин. Зөрж байгаа болохоор би таргалдаггүй төрлийн хүн байхгүй. За. Энэ ингээд энэ ингэж байгаа. Энэ чанга хатгаад байна. За. Энэ ингээд нийлчихээр ингээд зүгээр эцснээрээ таргалдаг хүн байхгүй. Би яасан нүг. Би эцснээрээ таргалдаг төрлийн хүн байхгүй. Яагаад? Нийлгүй би яаж. Нэг гэдэг асуулт. Би зүгээр богинохоороотой чи бид яаж. Зүгээр ямар ч хэлсэн тийм бэ. За миний хүмүүс Эцснээрээ таргалдаг гэсэн үг байхгүй. би ч бол нэг тийм жижиг гар мартай. Олж байгаа байхгүй юу? Ингэтэй. Таргалт дундаа юу жижиг гар яах юм бэ? Нэг жижиг гартай биш байгаа. Биш. Аа том гар. Яг хүний өөрөө ингэж хэмжиж байгаа Аа болохоор зүгээр таргалдаг төрлийн хүн. Бэк юм уу? тархалдаг төрлийн үн л юм бэ. За би таргалдаг. ойлоо болж байгаа байхгүй юу? Эцснээрээ. Чи ингэж гин. Юмоо барьчихад л болж байгаа. За борооноодоо ингэж гин. За тэгсэн чи өглөөний Амгаах ухаан чи ерөөсөө одоо юу гэдгийг 20 дугаар зууны хамгийн том одоо энэ дэлхийн хүмүүсийг одоо хуурсан юм чинь бол кластерин байгаа байхгүй. Одоо кластерин малын гаралтай тос идүүл буу. Ханаа улаан олно. Тэрний оронд одоо энэ үр тарианы тос мос гэдэг чи ерөөсөө Америкийн одоо энэ Hershey's те том үйлдвэр байна шүү дээ. Тэгээд гоё үгнүүд байдэн шүү дээ. Өглөөний цайг өөртөө нөгөө сориол моройлоо эд мэд гэдэг чинь бүгд маркетинг байсан баг. Тэр болгон ч одоо нөгөө хортоо гэдэг одоо ангаах хон чинь ил болчихлоо шүү дээ. Түбэр юуруу дараа ямар ч докторын яриаг лекцийг сонсч болно. Тэгсэн чинь ерөөс тэр чинь бүгд энэ хоол хүнсний том компани магнатуудын одоо юу гэдэг PR байхгүй. Манайс кодолдог байсан. Ачидөө зөв амтнаар бодъё л да. Идэж саримс иддэг, идэж байцаа иддэг. Багч амтд байна. Чон мон одоо юу гэдэг те. Тэд нар одоо зүрх судасны өвчнөр одоо өхүүл аль дээр өхнөөстэй тэр бах эдсээр байгаа. Тэгэнгүүт ямаа жишээлбэл одоо юу гэдэг дандаа өвс идэл те. Бас мах байхгүй.
Тэгэхээр энэ кодууд байгаад байвал хүн өөрөө болохоор нэг аль тал руугаа ингэж яадаг. Гэхдээ яг магчин тал руу нь одоо юу гэдэг илүү юутай байд юм байна л да. Одоо малын гаралтай тос иддэг. Тэгсэн чинь одоо сүүлийн эрдэмтдийн ярьж байгаа ялангуяа н Орсын эрдэмтд ярьж байгаа. Хүн өглөө ерөөсөө мэд хэрэг байна. Юм мэд хэрэг байхгүй. Яг л чи ингээд өглөөч идэл, өдөрч идэл, оройч идэл бол чам. Хүний бие арган чи өөрөө нөгөө нэг рефреш хийдэж штэ одоо юу гэдэг. Өөрөө өөрийгөө сэргээх ямар ч бодис нь байхгүй болчихдээ гинэ. Тэнгүүд хүн өнсөнгүүд хүний тархитлагын амар ажиллаж эхлээл те. Одоо нэг амтэн штэ. Тэнгүүд аим одонтор одоо юу гэдэг би нэг за юу байлаа гэж бодъё л та. Үнэг байлаа гэж боддог. Би татгалан байдвал би нэг хоолны араас гүөхөө болчдөг. Би нөгөө нэг юм. Тэнгүүд өнсөнгүүд хүний ходоодон дотор юм ашигтай юм бактериуд гарч ирдэг. Өөрөө өөрийгөө нөгөө нэг цэнгэлдэг. Тэнгүүд тэр бактериараа хүн чинь нөгөө нэг сайн сонсон, илүү хурц харна, илүү хурц үнэртдэг болно те. Хүн үлэн байвал толгон сайн ажиллана гэж байдаг үстэй. Тэнгүүд өлсгөлэн байж тэр нөгөө тархитлагын гоё ажиллаад би физиологч гэж хурдан одоо юу гэдэг чамд байгаа нэг өөх мөг байгаа шүү дээ. Тэрийг ингэж юу энерги болгоод ажилуулаад би хуваалуулаад те. Амар ажилт юм байна. Тэгээд яг нэг эдэнгууд амар гоё унтмар санагдаж шүү дээ. Тэнгүүд нөгөө хамгийн өмнө ингээд нөгөө ажиллаад буцаад нөгөө нэг хоолоо нөгөө би руугаа нөөцөлж мөөсдөл. Тэнгүүд манайхан яадаг өгөхлөр өглөөч идэн, өдөрч идэн, оройч идэн. Дандаа амар илчлэгтэй хоол идэл. Тэнгүүд нөгөө Монгол убаа стайл болдсон шүү дээ. Бон бон гэх бингвиш шиг. Чи яг монголчууд яг мах мэдэж мэдэж хүүдэн газар юм чи. Олон тэр өөрөө амьдрал чи нэг ийм удирдлага гараж машин байгаагүй юм чи. Гараар морой ингэж юм өдрийн ажил амар шүү дээ. Сааж магаал те. Зүрс зогсоолог ажилтдаг шүү дээ өдрийн юм чи. Тэнгүүд тэр нөгөө өөх тос чи заавал нөгөө байх хэвээр хурдан ингэ шатчих. Манайх чадах юм байхгүй болчих. Тэгсэн мөртлөө манжанга чанаа хавирга чанаа суугаад байгаа байхгүй. Яг нөгөө балчаа ашиг гэдэг байгаа байхгүй. Тэр чи хаана хизээ юу идэх вэ? Одоо би жил барилга дээр ажилладаг хүн байвал те гараал хүн лантуугаар ингээд өдөржингөө нөгөө энергийн ажил юм. Тэр хүн бол сайхан нөгөө өтгөн будаатаас үдэ цаагаа уугаал те өөхтө хоньоо гулгуулаад дээр нь гурил нүүр суусн мос бүх юм жирэхтэй. Одоо тэгэхээр чин тэр оливийн тос одоо буурцагны тос мос тэр одоо юу гэсэн үг? За наа чи мөр амар том сая бүр Франц, Европод бүр юу эмгэнэл болсон шүү дээ. За. Яасан гэж чи яг анх одоо манад дэлгэрж байгаа шиг те. Оо өстө нэрээ би нөгөө би үүнд лаг болохгүй те. Би нэг авокадоны тос л иддэг те. Би өстө нэрээ тэр усан үзмний тосоор л хоол иддэг мэддэг. Тэсэн зөв тэнэг асуудал байхгүй. Өнөө тэрийг айхтар юм мэддэг бол ямар эргүү гарвал гэж хэлж шин. Гэхдээ эн чи яагаад ингэсэн бэ гэсэн чинь Европч бас анх тийм бүүн болсон байхгүй эрүүл хоол гээл. Навчин дээр одоо нэг энэ навчин дээр тос мосоо асгаал хэдэл те. Тэгсэн чи өсөлтөн зогссон хүүхдүүд их. Юм мэдээж ээж аав ямар хоол идэж хүүхдүүдийг тийм идчихэж байгаа. Тэнгууд нөгөө хоол зүүч мүштэйгээ уулзаад ингэж юм гингүүд мастл өгж байгаа байхгүй. Үнэрлэл зур тэр чинь нөгөө мастж тэр чигээр идэж байгаа. Яа тэр хүний молекул биш та одоо нэг жижиг эсүүд байгаа шүү дээ. Өөрөнд хэлбэл чи ингээд бок гээд 2 болоод бок гээд 4 болоод ингээд байнга өсч идэм байна л та. Тэгээд одоо хөгшүүн хүн бол тэр нь хурдан өөхөөл тэгээд яг 50% та хүүхдийн бол мангар хурдан ингэж идэг. Тэр молекул чи ингэж нөгөө олон болгодог юм чи ерөөсөө л малын галт тосоо байхгүй. Ямарваа нэг одоо сүү цагаан эдэнэс ч юм уу те өндөг мөндөг махны уураг одоо бүх улсад ингэдэг байхгүй өндөг шүү дээ өндөг дэлхийн одоо тэр улсын стратегийн хүнс гэж боддог. Энийг сайн өржүүл энийг хамгийн ямтхан зар гэдэг. Одоо манайх шиг ингээл үнийг нэмээд тийм биш. Хятад нэг шиг өндөг хийдэн манад хийдэн манайх бүр 20 дахин илүү. Тийш. Хүн ядуучин баянчин хитгэн мөнгө төлөөл амар чанартай уургийг авч байгаа ганцхан өндөг өдөг. Орс морс яага өндгөө ингээд дайм болгонд гарахаа болчихно. Манайх ч өндөг тасарчих сонсох. Тэгс чи тэр чи ерөөсөө тэр нөгөө дотооддоо одоо хямрал үүснэ. Нөгөө цайн чанарын хямд уурга авч үлдээд байгаа. Улаанбаатар өдөрт 6 сая өндөг зарагддаг. Хэрэгэлт юм хүмүүс. Одоо хэд болчихв амар өндөр. Өндөг 60 төгрөгөөс ч одоо 800 төгрөг болчихсон. Тэгэхээр өглөөний цай бол уухгүй байсан л. Ер нь бол уухгүй байсан. Тэрэн дээр маш их шинг өглөө чи юу яадаг үстэй. Би бол өглөө нөгөө жижиг халбаар эсвэл нэг шар тос ч юм уу гүлхдэг. Эсвэл зүгээр заавал сүү уудаг. Тэр ч нөгөө тослогохгүй тослог юм ах хэвээр. Тэгвэл чи торонхоо хүн. Чи шил ингээд хоол байгаа бол чи шууд амар дараад тахтаа ч унаад ханиад өрөх байхгүй. Тэгэхээр чи Монгол хүний нөгөө нэг арьсан дотор заавал нөгөө тос байх хэвээр. Бид нар ч нөгөө нэг одоо юу гэдэг хятад очингууд эхний 2 нүд тос гарч байгаас дайрсан чинь. Яг тэгдэг шүү дээ. Хүний бие чи нөгөө нэг апдейт хийгээд байгаа байхгүй. Одоо надад нөгөө нэг те тос ирэхгүй маань тасаа гаргая гэж би чи ярьж байгаа байхгүй. Тэгэхгүй чи нөгөө нэг тийм чийлэгтэй газар энэ ч тос байдал өнгөрч штэ ярмаар гараад. Шууд би чи автоматар амар тийм ажиллаж эхэлж байгаа. Тэнгууд сайхан онгоогоо тосрохоо болчихсон. Тэнгууд тэр сайхан пар шиг тэр дулаахан газар бол тэр тос байх шаардлагагүй. Тэр одоо тэнд амьдардаг хүнийг аваачаад хөвсгөл өнөөдөр тавьчихвал тэр хүн бол хөлж өгөх.
тос байхгүй. Тэгэхээр хаана байгаа орчин чагаа. Тэгээ яагаад манай Монгол цайнууд чар тос хөвүүлсэн ийм нөгөө арьсандаа тосмосоо орохгүй тэгжиж энэ нөгөө хуурай газар чинь чигээ алдахгүй гэд арьсч ирээсөө вакуум чиж байгаа. Яа үн тийм юм биш үү. Тэр нэг их дуудлага гэдэг нэг ийм аав хоёр анчны тухай бичсэн ном байгаа байхгүй юу? Чон яг тэгдэм гинэ. Үлэн байдаг. Хизээ цацтлаа идэж болохгүй гэсэн тийм сүргийн бүтцийн юм. Яг ингээд бүр насаараа ингээд чон агандсан. Тийм хоёр хүн бичсэн тийм ном байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нөөцлөл тэгээд яаж хуваарлж идэх үү? Жижиг бэлтгэгүүдтэй юу хүү? Тий алийг бид нар чи баг борцморт хийдэм байж тээ. Одоо манай хүмүүс тийж бодоод байхгүй. Нэг чон ирээд нэг хоног бариад бүгдийг идчихээ боддог гэдэг. Ямар юм говдаг байна гэж. Яг тийш ямар одоо өөрөгч тэр анд байгаа ш. Бүгдийг ходоодондоо идчих واخ. Очоод бөөлж яваад бөөлжид энэ болгонд булаад хүүхдүүдтэй өгөх нөгөөд эхнэрдээ өгөх нөгөөд сүргдээ өгөх өгдөг واخ. Буцаж гаргаад бэлтгэгүүдтэй. Тэгээ ягаад тийм нөгөө чон идэд хөөжөнгөд хаашаа хараад ингээд том мах гаргаа яваад хурдан гүөх нөгөө эдсэн юмдээ бөөлж гараад. Чи ховдогдоо биш واخ. Нөөцлөд ходоодондоо. Тэгээ одоо гол юу ярих гэдэг юм гэхэлэр одоо нөгөө барууны тэр нөгөө далайн ирэг дээр амьдардаг хоол зүйчнэрийн бичлэгүүдийг энэ манай хоол зүйчнэр амар их үзнэ. Тэгээ тэрийг үзэнгуудаа нэг тэрийг амар яриад баг хүмүүс шиг ярих гал. Тимч тосыг ийм тосыг салаат навч бид. Тэгээ ихнээсээ бид нар ч ухаалж байгаа байхгүй яа тэр Монгол тийм зогцохгүй. Монгол хүний зөв хоолт гэдэг юм тусад нь гаргаж ирэхийн оронд энд энэгийн юм сонсч авчираа яриад байхгүй. Яг лаг хүн болохгүй. Хэдэн догоос нарыг загинж багнаа тий. Та нарыг станы калкалор юу юм уу? Юус Монголд тохирохгүй. Одоо бид нар 8 сарын 31-нд сууж ин заяа. Ямар хүтэн байна. Тэгэхэд нөгөө та нарын кино авсан газар ч юм уу Европт очим амар халуун болж гэнэ. Амар. Ямар тийм тийч угаасаа цаанаасаа махад юм шаардлагагүй ч. Үлсгөө очиж шүү дээ. 1950 төрсэн гэвс тий. Тинч чи юу махад ёо сэрүүн жигээ навчидээ суугаад шүү. Нөгөө нэг би ингээд нөгөө дулааны одоо хүний бие чинь ингээд 36 градуст ингээд температур барих гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ хүүтэн болоод цаанаасаа хөрөөд ахлаар чинь би чинь улам нөгөө халууны чинь үйлдвэрлэж эхэлдэг. Тэгэнгүүт чинь нөгөө тосч ирэг болчих. Одоо галт үлгч чинь тосыг л жоохон ингээд асаадаг үстэй. Тэр юм чинь байхгүй болчих чинь чөмгнийхаа тосыг сорж эхэлнэ. Ясныхаа тосыг сорж эхэлнэ. Тэгээ хүн чинь хоолны хурц дутагдaltaар ухаалж байдаг. Тэг чөмгөнд байгаа тос төрдөж юу вэ гэхэл батарей нөхгүй нөөц. Чөмгөний тос бол хамгийн эрүүл мэнд хэрэгтэй тос гэж хамгийн сүүлд гаргаж шүү. За пак коноп дарлаа тэнчнээс хамгийн энерги аав. Тэгэл дахиад тэр энерги авч чадахгүй хүн чинь бодоод хэвдэд орж. Тэг нэг иммунити байдаг. Гадны лаг эмэг аваад Монгол хүн зөвлөд байдаг. Тийм л бол байцааныхаа шүлгийг хөвсгөлж чад сараа амьдарч байдаг. Би бас нэг юм сонсчихсан. Казахстан тамирчин ингээд та нар Монголд ингээд ийм гоё ингээд сүүлний өөхөөр баялаг ийм орон байж чинь ингээд хамгийн бест. Хамгийн бест. Тэгээ тэнгуүтээ тэр нөгөө нэг яг нөгөө допинг шиг гинэ. Сүүл. Тэнгуүт ингээд тамирчтай ингээд бүр өөрөө яг ийм арга хэрэг ер нь бол зааж өгсөн гэж байгаа байхгүй. Тэнгуүтээ тэр нь ингээд яг ийм лаа шиг ингээд хөлдөөсөн ийм сүүлийг ингээд бүр зороод ингээд сахын болгоод ингээд хөлдөөч. Тэгээ шулуун гэсээрээ хийгээд тэр бүр лаан хэлбэртэй шулуун гэсээрээ тамирчдад бүр ямар ч допингоос илүү бүр нэр наа чи сандал санаач болдог гинэ. Өдөн эзэрч нь хотоодос илүү хурдан дамждаг байхгүй юу. Тэгээ яагаад лаг бүхс рүү хийгээд байд. Тэгдэг гинараа. Тийм үү. Юусоо одоо нэг бүр юм ямар ч ядрахгүй ирч хүчтэй. Ямар ч допинг хэрэглэхгүй бүр юм Казахстан бүр амар байдаг гинэ. Тэгээ ингэжтэй ер нь бол ортой тий. Ортой наач би сонсонгууд яг үнэнд яг тийм үнэн юм шиг сонсож байгаа. Тэгээд энэ тэр ерөөсөө ямар ч тийм илүүдэл гардаггүй 100% хүний биеийн шингэдэг. За манайхаа ороо өсрөг оны жижигээд болоо. Тэгээд монголчууд сүүлний үг Facebook-аар нэг ийм ирсэн. Ингээд ирсэн. Эрчүүчээ би. Ингэж нөгдөг дөө. Ингэж ирсэн. Гэр тэгтээ энэ бол нэрээ үнэхээр би бас ортой гэж бодсон. Тийм шүү дээ. Угаасаа одоо хүмүүс чинь ходоод чинь ингээд одоо юу энэ навчиг гэдэг нь ходоод ингээд боловсруулдаг гэж ойлгоод байгаа байхгүй. Одоо чинь зөвхөн нөгөө нэг ингэж кислота мэстэг хожоо зөөлрүүлж өгдөг юм баг. Тэгээ яваад нарийн гэцэр нэг хэмжээнд оронгууд бүдүүн гэж яг нэг энергийг авдаг юм шүү дээ. Тэгээ доороос нь панк хийсэн мангар хурд очиж байгаа. Тийм байгаа байхгүй харин. Тэгэхээр мэдээд авмаар байна. Тийм юм. Ер нь бол сүүлний тас бол бас иддэг л дээ. Сүүлний тас.
Ясаагүй шоо гэдэг. Биш одоо их юм шүү. Сэсэсгүйсэг хийцээ зү. Тий. Тэгэхээр ер нь туршаад үзээрэй гэж би бодсон шүү. Тэгээ хүүхдүүдтэй ч гэсэн ер нь өвлийн нөхцөлд ер нь тэгээ хийчихвэл ер нь А манай сэтгэл зүйсийг хэлж байгаа юм шүү. Харин Тэгэхээр энэ өөрөө Монгол юм аа одоо хүнсний бүтээгдэхүүн айгүй олон зуун жил идсэн. Тэр нь бидний биед тасдаг байхгүй юу? Одоо бид хоёр Германд очлоо гэж бодъё заяа. Герман хүн бол дандаа гахаамах гэдэг. юу вэ? Тий. Тэнгуут чи 3 хоног гахаамах гэдэг дахиад ихлэ чамд юм их хүн андагдал. Би чинь чихгүй. Ингэж мэгээд идэж дахиад махаа олон хоног идлэр. Чи тэ хоньны махыг сар чанаад идсэн чи. Идэл. Ураа чүлийгээл авшаагээл. Тэгвэл Герман тэр хоньны махыг буудаа хатаг матан дээр дуусна. Яа тэр хүний нөгөө ээж аав тэр хүнсийг гений онцлог. Гендээ шингээд идэг байхгүй. Тэгвэл одоо ингэ тэнийг юм ярьдаг. Монгол хүн чинь нөгөө дэлхийн нийтэр хүн сүү чи одоо ингэ хөгшрөөд ирэхлээр сүү уухлаар нөгөө лактоз заддаг юм байхгүй болчтой. Үгүй Монгол хүмүүс чинь хэдэн мянган жилээр сүүгээ уугаа ирсэн чинь жинхэнэ бидний бие тэрийг хүлээж аваад ингэдэг илгийг авдаг юм байдаг. Өөр хүн тийм байхгүй шүү дээ. Өөр орны хүмүүс. Манайх чи яахан ганц нэг хоньныхоо сүү ямааныхоо сүүгээ уугаал хэдэн зуун жилээр амьдэрсэн хүмүүс юм чи. Хөгшин даалгарцсан имээс үүдээ цайгуу өстэй хэцүү байна гэж ярьдаг үстэй. Тийм шүү. Тэр юуны лактоз. Манай энэ хоол зүс дээр сайхан буруу шүү бас. Зүгээр гадны юм сонсчоод нэг өөрөө тэрийг зохиоцсон юм шиг яриаддаг. Монгол хүний бие физиолог зохирсон юм гэдэг чи өөрөө яг олон зуун жилээр идсэн. Үнэхээр тэр хүн бол одоо юу гэдэг өөр орны ирлиз биш л бол яг монгол хүн бол өөрөө иддэг юм аа. Тийм ээ тийм манай ч нэг тийм бүдүүн үгэл тураах ангидаа эсэлт авч ийн гэл ингээд гацаадаг шүү дээ. Тэний орд нэг яттай нөгөө гизэр гэдэг тэр нэг бүхэн үүд шүү дээ. Тэрийг юу л өстой сайн бах те. Тэг бах те. Тэгээ өглөөний цаг уух нь буруу гэдэг нь Оросоос гарсан юм уу те? Гүйгүй ер нь одоо сүүлийн үед тэгэж яриад байгаа. Ер нь дэлхийд аяа. Угаасаа үнэн нь илэрсэн юм чи. Манай ер нь зүгээр 2 аяг усаа угаад нэг тосоо бол аваад тэгээд гарчих зүгээр л тий. Ер нь үндэг аягуулсан. Өдөр 5 үндэг идээд байх бүр таргалахгүй. За яста манай хамгийн их байдаг юм үндэг шүү тийм үү. Тэгээ маш их хэрэгэлдэг юм баггүй. Би үндгийг уу сайн ялангуяа үндгээр хүн өдөр 5 үндгийг өдөр болго идээд байх түүний нөгөө авах амин дэм тос уург муург бүгдийг хангалттай. Зөв. Бүр араа чамаа таргалуулахгүй чи өглөө үндэг идээ гарна шүү дээ 3 үнд 4 үнд тэгэнгөө чам өдөржингөө цатгалан байгаа мэдрэмжийг чинь хүртэл төрүүлэн заяа. Чи тэгэл явж байгаа л оройн хоолны гэж. Тэр нь шүн биш. 4-6 цагийн хооронд нэг сайхан дуртай гурил мөр юу ч хамаагүй. Нэг л хоол. Тэгэл болоо. Тэгэл хүн балансаа барьж. Зөв. Тэгээ орой жоохон юм идмээр санагдсан шүү дээ. Тэнгууд снэк мэк нэг гой юм идэл. Ер нь бол надад турах бол ямар ч асуудал биш. Амархан. Унаад барьж яаж тэрүүгээрээ байх вэ гэдэг. Йоо бүр гой юм идэл дандаа хортой юм байгаа. Би одоо сахар хэрэглээгүй бараг 500 жил болж байгаа байхгүй. Би сахар хэрэглэдэггүй шүү. Амар хэрэглэдэг байсан би. Тийм. Би өстө сахар хэрэглэдэг шүү. Баг уу цаймаа сахартай уух кофе маа. Яг сахар ч яг үг нь яг сэргээдэг юм л та үг нь бол тэ яг ядарсан үед бол тийм ээ. Глюкоз чгүй коломолоо эсвэл чихтэй. Баян хэрэглээд ахлаар бас жоохон тиймэрхүү. За нэг иймэрхүү ирүүлэндийн тухай. За. Одоо дахиад өглөөний цай битүү ууцгаа монголчуудаа. Шууд. Өглөөний цаг өөртөө юуны юу тэр худлаа шүү. Та нар зүгээр дөргөөж байгаа. Тэний он та нар сайхан өглөө сайхан шардастаа сүлж байгаа угаад. Мон ном бич аял. Баян хүн бороо үдий гэж. Сүүлний өөхөө ойлгосон биз дээ. Сүүлийн өөхөө ашнуруугаа чивлээ. Юугаа ашнуруугаа чивлээ. Одоо нөгөө Японы эрдэнэт цаа ингэсэн шүү дээ. Тэр хоньны сүүлийг нөгөө нэг шинжилгээнд өгөөд манайх ч өөр хин нөгөө шинжилдэг ч юм байхгүй шүү дээ. Тэгээ боржуур сольхоор нэг хідэн дүүрэг болгонд нэг тийм хүнсний шинжилгээний аппарат аваад тавьчаач зовлон тийм. Царай алдсан. Тэнгүүд омега гэж манайх чинь ийм витамин уугаад байдаг шүү дээ. Тий. Яста салмон загас гэдэг омега яа хүүхд мөхтэй өгөл. Тийм ээ. Нөгөө хоньны сүүл чинь бүр амар омега байж байгаа юм. Яг тийм гэсэн шүү дээ. Тийм. Ваа танаа энэ хоньны сүүл чи ерөөсөө тэр 3 6 8 12 бүр хэд хүртлээ байна гэж. Би 12 мороо 2 юу мөө битүү байна гэсэн. Хоньны сүүл нь макстай хүртэл омега байна гэж байгаа. Ямар гоё юм бэ. Тэгээ манайх ч дээр үс нь хүүхдэд нөгөө хоньны сүүл мүү хөхүүлдэг. Настай хүн заавал нарийнх нь нөгөө нэг хоньны сүүлээ шарж байгаа сүйдээ займаа өгдөг. Дандаа дээр үсээ байсан юм уу. Тэгээ манайх ч нөгөө сайн омега бодлогосроод юу саалмаа маа чи ингэж байгаа заяа. Гэр тэдэн сүүл байгаа байлаа. Монгол хүний одоо юу гэдэг
дунджаар ингээд судалгаагаар Альцгеймер гэдэг нөгөө мартдаг өвчин ба штэ. Тий. Баруун байхгүй. Байхгүй. Яг л бүгд омега 8 байхгүй. Яг нь. Тэнгүү нөгөө байцааны шүлгүүл төрөнгүүд чинь нөгөө солонгост яадаг далайн байцааны шүлгүүл өгөөд төлсмөс нь тэд нар чи яадаг вэ? Жинкнээсээ мартдаг өвчин. Тэгээ кинон дээр машин хөлөнгүүтэй л ээж аваагаа мартчихдээ штэ. Жинкнээсээ тийм гэж байна. Тэгэхээр таад бол одоо тэгтэр юм мартчих байгаа сте. Юм март. Ер нь ковидоос хойш ер нь амар Сайн ковид биш сонгох суулгыг хийдсэндээ баг. Нэр магадгүй те. Мэдгүй. Яг гараад яг машинаа хаан тавьцснаа мартсан. Ферми нөгөө муу хамах хэдэл те. Онны мах идэггүй пупа одооний октож тэрэг ч үгүй штэ. Би өхрийн мах гэдэг. Өхрийн мах чи яг нэсэнд амар их хүнийг сэрүүцүүл 0 юу гэдэг үлээ. Юуны нөгөө нэг ихтэй аргууд тэр өхрийн махыг ч юм бол одоо яг энэ фитнес митнесээр хичээлж байгаа багш нар ч бүгд угаасаа өхөр идээдгээ гэж байгаа учраас Тэр чинь яаж байгаа. Тэгээ хоньны мах идээр ингээ өхөр нэг хэсэг идчихэж байгаа хоньны махын нэг юм амар калори өндөртэй гээл те. Тэ калори өндөртэй гээл. Яах вэ та нар. Яах юм бэ? Малгал нэр алаа хийчихсэн. Хоньны махны хар мах байж болно шүү дээ. Та нар яагаад заавал тэр өөхийг гэдэг. Мэдхгүй. Бас тийм юм биш энэ яг тоогооч та нарыг дээр тоогооч гэдэг ахлагаар аюу өгөлдөг байсан ярина да. Одоо яагаад нөгөө хортавдар мавдар амар залууж болсон. Дандаа л хүнс шүү дээ. Тийм. Шивалын нөгөө нэг гачин ямтхан юмнууд идэл дандаа хүнс. Зайц майц ингээл бидэн хоол моол. Ингээл яг нэг нүгүү тэгэл залуучууд бүгд тиймэр олж. Тийм бах те. Манай ч угаас хамгийн өндөр зарагдж байгаа нь бэлэн гоймон арих тамхи гуравчин тэгэл. Тийм шүү дээ. Хамгийн өндөр зараг. бэлэн хоол бол нэрээ Бэлэн хоол зур 83,000 төгрөг болсон байл шүү дээ. Маш их үнэтэй. Яг тэр зардлаар ингээд хоньны ясан чансан гэлтэй бас болж байгаа байхгүй. Тийм шүү те. За сүүл одоо сарал завхурдаг юм уу? Сүүлийн юусоо хараад Ихтэй сүүлийн ер нь хідүүлэг үйлдвэрлээ заяа. одоо нөгөө саалаа одоо хийгээд Юу хийгээд байна? саалаа. Яг гахаан саалаа гэж давссан өөхөд нь шүү дээ. Яг хоньны сүлдэр бас хийгээ гэлсэн мөн. Тэрийг авалт. Талхан дээр тавиал гоё идэл. Угаасаа хоньны сүлийг яг нөгөө нэг чансныхын дараа яг нөгөө гиснийхэн дараа яг гэрчээл зарцуугаар нь талхан дээр тавиал идэхээр амар гоё. Гэхдээ чи давсцаа түүгээр нь болцсон маа чи бүр гоё. Зааш. Минь байна уу? Сүүлдээ хуушир байна үү шүү. Атлаа манайхан сүүлээ сайн идчихээ. Бити атик ороо чаал дотор нь ямар ч омега байхгүй омегагийн зурагтай юм уу. Манай Монголын атик тэр чигээрээ 80% нь худлаа заяа. Тийм үү. Эндээс үнэ Тэгээд бахаарсан тий. Манайхан юм захиалж ийн гинэ. Би өөр амарсан мэддэг байхгүй. Юм захиалангууд за танай орноос одоо энэ имийг авъя те. Тэнгууд яг тэмцээн ашигтай юмнуудаас тэрийг хасчих. Хямдруулаад бүр бүгдийг хасаад бүр мяа болгоод авдаг. Тэнгууд Монголд ууж байгаа нэг имийг ингээд уун штэ те. Хоёр давхарлаад уун үйлчлэгээ дөнгөж очив. Дөнгөж гадаад ч яг тэр имийг талын аваад уух бүр илүү хүчтэй. харин тийм ээ. Худлаа биш ээ энэ. Мах. Үнэ нэрээ те. Энэ бол эмэн дээр бол яалтчгүй бас юм. Хяналт амар багтаа ахуултаа орон чинь тийм зовлонтой ард нэм өргөмөр байдаг. Тэгээд элдв янзын юм авч ирснаас зүгээр гоё сайхан сүүл шинэ онны сүүл Одоо би хүнсний анагаах артик гэд нэрээ. За чи яасан? Кальц дутагдсан шүү дээ. Ясны гурил тэгэл. Тийм. Хоолоор нэмжилдэг үү? Тий. Тэгвэл энэ бол манайд худлаа. Манайхан зүгээр тэр хуурамч юм бити нэ. Багаасаа одоо ингээл би жишээлбэл нэг юм эмээр зодоол ингээл өсөөгүй хүн байгаа байхгүй. Ээжийн шээс гэдэг шиг төлөө хүмүүс шүү дээ тий. Тэнгүүд над зүгээр одоо ингээд эм уухгүй өссөн хүн хаяа ингээд нэг шаардлагатай үед уу шүү дээ. Зураг мургийн авалтанд ингээл тий толгой тарих өвдөг гэж бацалдаг ч юм уу. Нэг юм уунгууд амар үлчилдэг. Сонин уухгүй өссөн болохоор сүүлд ингэж ууж байгаа болохоор гэж бодогдоод байдаг. Нэг юм усаар агаад нэг үйлчлэхэн болцсон бүр хүндрүү орцсон тий. Заавал тариа ээлж идэгдэг болцсон. Ерөөсөө тийм хамгийн сайн тариа нь юу вэ гэж сайн тариа. Тэгээ нэг юм зүгээр наацхийн зүгээр тариа юм биш. Бүр одоо бүр хүндрээд амт байдаг. Бүр амар хүчтэй тарианууд дээр идэгдэг болцсон. Манайхан ч угаас эми хэрэглээ айгу өндөр ууслалтай өгсөн. Тийм шүү дээ. Чи угаас л нэг хоол хүнсний боловсрол айгу байхгүй л мэдээж. Ер нь угаасаа ингээд нөгөө нэг улс орлогын түвшин өндөр байх тусмаа эмийн сан цөөхөн, эмнэлэг цөөхөн, цагдаа цөөхөн болдог ч. Тэгэл орлогын түвшин буур тусмаа булан дохоо бүрд эмийн сан, гадуур дүүрэн цагдаа гэл ингээд лам ховрон моврог гэдэг л шүү дээ. Хэцүү шүү дээ. Хүн ядуу. Тэр яг нөгөө хоолноос шалтгаалаад байгаа юм л дээ. Гол юм тий. Тэг бид нар чи сайхан амьдралтай бол гоё мэдчих гээд байгаа. Таан ч нөгөө хяналт чадвартай байхгүй. Тэр хортой юм чи нөгөө шалгаж оруулахгүй авилгал өгөөл те.
Одоо жишээл одоо гайлын хүн байвал найзаа Яг үнэ тийш чаддаг шүү. шүү тэгэл те. Хуваа тохироод. Одоо тэгэл таны саяны ярьсан юмнуудыг тэгэл өөр нэг баачка ингээд наач худлаа штэ гэдээ бас баахан YouTube ухаал юм гаргаад ирэхэд хүн бакрын шүү. YouTube ухаа гаргаж ирэхгүй чадахгүй. Би уран соцыг бензинээр хийдэг гэж итгэхгүй миний дор амар юу салираад бензин хаа тэгээд өөртөө ороод хараад хийж байгаа би процесс. Урамлын бас бензинээр Тийм шүү дээ. Шин тэгэдэг бензинийг хүнсэн тэрнэж болно гэд хаа байсан бүр 90 онд чинь цохоогоод ингээ гаргацсан шүү дээ. Бүр шокроод гарлаа шүү. Одоо хямдхан урлаас яадаг гэж дэлхийн нийтэр энэ хүний энэ олон хүний ханх наран цэцгийн талбай гэж байна. 70 модтээс муу гэдэг байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. 70 модтээс та нар эзэж хөнсөн чинь орж ирэхгүй байгаа. Дандаа хим юм орж ирж байгаа. 70 мод чинь хаа байсан дулаан орно хэдгээр нэг юм мод л байгаа шүү дээ. Тийм шүү. тэн чи тэндэж хүрэхгүй байгаа. Тий, тэндэж өгөхгүй байгаа. Манайхан хөөрт 70 мод эцэг чинь муу зөө хансан ханаагүй ч гэх шиг. Энд одоо чи ямар тэр 70 мод Яг энэ ч нөө нийгмийн хэрэгцээ болчиход байна л да. тий чи энэ олон хүмүүс чинь нөгөө нэг юм ядуу хүмүүс нь ингээ хэмээ юмар нийчих, дундын хүмүүс нь жоохон 70 модын салаа хийчих, баян хүмүүс нь 100% нөхөж. Одоо яг энэ нөгөө iPhone 15-ыг бид нар барьж байгаа л 9 сард одоо 16 гарангууд бид нар яг үндэ 15 100% ашиглаж чаддаггүй өрнө. 16-г авдаг шүү дээ. Энэ чинь зүгээр хүмүүс таалагдах гад нийгмийн хэрэгцээндээ зориулж байгаа тал яг адилхан ийм авокадо тос хэрэглэе гэж байгаа тал яг адилхан болчихсон тий. Яг мэдэхгүй болчиход тий доторх юм. Үгүй хаяа хэрэгж болно шүү дээ. Хой нөгөө жоохон нөгөө нэг лайт одоо юу гэдэг колоргүй хоолмол идэхтэй тэр тосоо хэрэгэл. Туушиж болохгүй л гэдэг. Мангар том оливын тос аваад тэгэл юуны цууг лээ бас айгуу сайн байлаа. Тэрний орон зүгээр Монгол юм сүүний маслаа аваад тий. Одоо манад биш шүү дээ. Дээж үлзий гэдэг хөрхөө үйлдэл хоёр байгаа шүү дээ. тий штэ. Тэрний наад дээж нь хамаагүй илүү санагдав. Тэг би яг гэртээ тэдрээс л ер нь аваад тавьчихдаг. Тэгэл ер нь байнгын Одоо хүмүүстэй нэг өндөг. гадны импортын масл дундаас ерөөсөө 15% л үнэн масл байгаа байхгүй юу? Бус нь бол дандаа нөгөө аль мод чинь ч үнэртэйгүй тийм масл байгаа заяа. Гинко химийн манайч мэдгүй хэрэглээлээ. Ярингууд ойлгох. За ёстой энэ дээж амар реклам болчлаа шүү. Бүр ёстой. Би бол дээж мэж мэдгүй тэр дээж чи хаанах апуу уу? Мэдхгүй. Тийм баха. Үлжин тээсээ хөлөө. Манайх бүр тэгээ маслны хэрэглээг бүр хасцсан ш. Масл хэрэгтэй чи одоо Масл хамгийн хэрэгтэй. Одоо энэ Эрдэнэ ший чинь ингэж байгаа л масланд ингэж дөхөж байгаа сайхан жигнэл гол хүүхдүүдтэй. жинхэнэ масл тохтой. Одоо чи президент гээд манад орж ирж байгаа президент анчоор өөрчүүл 2 3 1 масл байгаа байхгүй яг үнэртэнгууд жинхэнэ маслыг мэддэг байхгүй. Тэнгууд Монгол маслаас ч бас ганц 2 хон байгаа байхгүй. Хайлж байгаа явц нь айгүй өөр үд юм аа. Одоо чи хамаалан харил хамгийн анх ингээ арга зүгээр маслаа тавь плетгээ ингээ халаад нь шүү дээ. Тэгээ зүгээр халуун хайрлан дагуун дээр маслаа тавил та. Чистэлээ дуурайд байдаг. Шгэ зүгээр ямар ч дуугүй ингээ хайлаад цагаан хөөс гарна зав. Энэ чинь масл. Тэгэхгүй тэгээд тэр чинь масл биш. Тэнгуудад ингээ шар туяан ингээ татгшоогоо ингээ орж мараад зэвүүн болон заяа. Ядахна. Удахгүй маслэр ил оргуулна. Нилээ ойлгоцсон юм бүр өстөдөрөө. Мас тэгээд чи нөгөө хөргөчөө онгоолгоо гэрийн юмсаа харж байгаа. чи тэгээд одоо юу гэдэг чи гэртээ одоо сайн ап болол мэдээж хүүхдүүдтэй бас гой масл аваад өгчөөр яг үнтэй худлаа цаас мастай юм байвал яг юм хор өгöd байгаа. Бүр амар хэцүү. Тэгээ хор тавдрал чиг туцдаг юм өгöd байгаа. тэр нэг Оросын юу лээ? Резидент төлөв. Нэг тийм маслууд. Президент чи юу нэх чи швейцарч уу хаана? Үгүй тэр чи германых л швейцарах. Тэр яг швейцарих мөн үү? Мөн. Одоо бүр юм. Тэр явах байжсэн. Одоо ингээд би ингээд нарийн бомоо их яг жинхэнэ маслаар хийгээд хошгны маслыг шат бомоо шал өөрүүлж шин. Сэр мэр чин тэр чи тэрнийх хөөх. Одоо ихэнх нь бас 90% нь бас хошгны сэр Монгол цар чинь дандаа аналог сэрс. Нөгөө Эрдэнэ шишний цардуул мардуул ингээд янз янзымаар хийцэн. Нөгөө үнэний зурагтай тэр сэр Ямар сэр? Үнэний зурагтай нэг сэр гэдэг шүү дээ. Та ямар сэр яриад? Дөрүүлжин үү? Нэг удаагийн байдаг шүү. Нэг удаагийн. Тэр дундаас ч бас 90% нь хошгны сэр байгаа шүү90%. дээ. Йоо. 90%. Үгүй бүр энд бүр манай зураг авч байгаа бүр шоконд ороод өөртөө амар их үнэтэй сэр идсэн хүмүүс аа. Үгүй. Сэр чинь нөгөө нэг яг жинхэнэ үгүйг шалгадаг нөгөө YouTube дээр аргууд байгаа шүү дээ. Айлуулж майлуулж стач мутаагаал. А тий тэгэхээр яадаг лээ нэг хамир шиг яагаад бүр нэг тэгээд буцлаад ингэрэнгууд чинь харлаад буцлангууд харж марлаад байдаг шүү дээ. Тэгэхгүй ингээ сунаа тусалж байвал одоо жинхэнэ бичээс ч гэдэг. За очоод. Одоо та нарыг физик мэдээд байгаа шүү дээ. Тэр чинь ингэдэг чийсүүд бас нэг 80-90% аналог чийс. Одоо энэ нэг хүнсний баг нөгөө хамгийн муу хүнсний хөлдөөсөн пиццач арга багтчихлаа шүү. Одоо аналог бяцлаг жинхэнэ бяцлаг гэдэг хоёр дэлхийд гараад ирсэн тэр байхгүй нэг нуг гэнэ үү? Хонин нуг гэнэ үү? Нэг бяцлаг.
чиз гараад Тий. ирсэн. Манай Монгол Тэр ч сайн нэг биз дээ. Тэр нөгөө би тус бол үлдүүлээд байгаа шүү дээ. Япон Тий. руу гаргаад байгаа. Тий. Тэр дажгүй шүү дээ. сайн шүү дээ. Японууд авч ирэх сайн юм аа. Японч бүр 9 үе дараалаж гинөө шалгаж авдаг гэж штэ хөөе. Тэгэхээр Японд франчайз болсон тийм бүтээгдэхүүн бүгд сайн юм шүү. Одоо ингэ бодлоо. Манайх ингэ давс гэлдэг юм заяа. Энэ сүртэй герман бичгтэй давс аав. Тэд бүгдээ хиймийн давс заяа. Тэнгууд манайх амар үнгүү зүгээр газар нь ингэ давс гівчдэг байхгүй. Жамс давс гэдэг. Тэргээр нь тав могийг тавьчих шиг те чидэн мэдээ ийзэн. Тэр давс ч бүр амар давс байхгүй. Тэрийг араа Японууд зөөгөө дууслаа одоо. Японууд л авдаг шүү дээ. Ийш давс гаргах зөндөө компани байна Японд руу. Тэгсэн мэт бид нар өөрсдөө тоодоггүй. Тэрийг шинжилсэн чинь тэр дараа кальц, йод, магний, кали туслаад нь шүү дээ. Тэр чинь бүгд байж байгаа. Давсаа чи туслахыг шаарддаг. Үгүй магний кали чинь үсэн. Ингээл юм ярьчаад нямака харах дуртай. Нямаа ухаарцсан бүр. Тэнгууд Хавлан дээр нэлээд Нэлээд буруу амьдраа. сайн шүү дээ. Манай Монгол тэр жамс давс айгүй олон төрөл байгаа. Хөх өнгөтэй, цагаан өнгөтэй, характер өнгөтэй, бор өнгөтэй. ягаан бүгд тэр өөрөө супер элемент таг. Ара кали магний бүр мангар өндөр. Юус тус шиг байгаа байхгүй. Тэрийг араа өглөө мөглөө босоод дотор муухан орох зүй юм вэ шүү дээ. Тэрийг шороо авдаг штэ. шороо гэж яачдаг байхгүй. Амар авах гэрийн нөхцөлт дээр үтгдэг юм байна. Одоо гайгүй нөгөө цаанаасаа үйлдвэрлэж юм. Кастролтой усан тэр мангах давсаа яа шүү дээ. Тэр давс чи хайлна шүү дээ. Тэнгүү шороон доороо тунчин шүү дээ. Тэнгүүд жоох усын өөр кастрол тэгээ тэр нь босцохлоор чи нөгөө ууршаад цав цагаан давс үлдэж. Тэгээ тэрийг хатаагаал давс. Тэгээ манай давс чинь далайн давсаас илүү амар байхгүй. Яг л далайн давс нь далайн давс. Манайх чи хэдэн тэрбум жилийн өмнө далай байж байгаад ёроолт нь хожрын шингээд тэгээ газар доорын тэр аваар хавийн тэр агаар салхины тэр нөгөө энерги мэргийг бүгдийг шингээд панк жолооч амар юм. Тэсч бид нар тэргээр чидий гэдэг тавьчих. Тэсч дэлгүүр оронгуудаа химийн давс авч идэх. Тийм хүмүүс. Ямар ч хүнсний тийм мэдлэггүй. Тэр нэг цай өгөөч. Тэр боловсролыг одоо гэмшилтэй удаа амьдэрсэн хүмүүсүүд. Одоо та нар жамс харин тийм лекц мэг зороо шүү. Үгүй намааш тоох энийг балаа юм дандаа солиорж идэл гэдэг. Бид амьда зөндөө хэлсэн. Анх би оливын тос 10 жил хэлсэн. Одоо л гэж хэлж шин. Одоо л хүмүүс жоох ухаарч юм шүү. Жамс давсыг бол яг хүнсэн дээр хэлсэн. Хоол хүртэл амар гамт болдог. Тэгээ амар. За ёстой хоолтой. Өөрөө баах юм ярьчих. Ярьж ярьж. Би нэг 98 бол шахчих л. Одоо дахиад нэг хөлтөө болно гэдэг. Ястаа хэрэгтэй мэдээлэл өглөө шүү. Тэгвэл яг хоол. Жамс давсыг бол та нар ингээд бүр ингээд уугаад гиз гүцээгээ баг зайж майлаад айгүй. Одоо гэхдээ угаасаа энэ нөгөө Монголын нөгөө одоо хууль батлах гэдэг байгаа шүү дээ. Нэмийн талаар те. Муу юмнууд яасан маасан нэтрэ мэрэг. Энэ чинь маф гэж. Нэг юм 217 дахин үнэтэй зарагдчих марагдаа 100 дахин үнэтэй зарагдаа. Энэ бол хууль хяналтгүйгээр чинь дураар дургин шүү дээ. Бизнес хийж байгаа. Тийм ээ. Тэр юм хөлгөнүүд яа тийм. Тэгээ эм чи яаж яхад авахгүйгээ яа тийм ачаа. эм чи яаж яхад нэмэр нас харгалцахгүй бизнес шүү дээ тий. Тэстэ хөгшин хүнээс том өвгөн бүх хүн авах хууль хяналт багтаа мэдлэг багтаа тий. Хуулийн мэдлэг багтаа тийм хүмүүс тийм газар ч л энэ надад болохоор бас тэгж боддог шүү дээ нөгөө бизнес эрхэлж байгаа нэг эмчнэр чинь өөрөөсөө жор бичгтэй тэр жорын дагуу авдаг. Тэр жор чинь өөр гэсэн амьдралын автик. Тэгээ эндээс очиж аваараа гэхэр чинь тэр чинь юм шүлжээ яваад шүү дээ тий. Тэгээд чи яг юм жорын дагуу яхаар чинь тэр хүн өсөөгөө зовлондоо мөнгө зориулдаг үн чинь тийм биз дээ. За яста сайн юм энэ шүү. Зарж байгаа да. Амьдрал чи бүгд тийм тохиолж ирсэн юм. Бүгд тэгэл одоо эмчийнхаа өгөнд ороод өөр яах юм. Бидний өгөнд орох сандраал тий. Тэгэхээр нэм хоолны ийм зөвлөгөө өгдөг ийм эрүүл мэндийн талаарх нэвтрүүлэгтэй болов. Ядаад жижигэн саяны сүүд байна. Шиг ингээд юмудаа гаргаад байвал чиз байна. Тэргээр жижигэр рис хийлээ. Рис штэ. Амар хэрэгтэй юм шүү дээ. Хийсэн. Оо тийм. Оохгүй тий энэ удаа шааж иргээд. Тэр чинь бол тэр чинь хараа одоо ингээд залуучууд бас сонирхгүй. Тийм шүү дээ. Яг 30-аас дээшээ насны хүмүүс бол яг тэр чинь өөрсдөө хүүхдүүдтэй болсон тийм бас. Уусаа манай нөтрөлийг 35-аас 45 үздэг. Зорилт зах зээл рүү очиод байна гэж. 35-аас 45 насны хамгийн хүүхдүүд нь манай нөтрөлийг байна гэдэг. За яварцсан ёо сайхан буул. Энд чи би нөө зочтой яриулахгүй өөрөө өдөрт нөө загнах гэж альчсан юм шиг. Энд чи одоо хэрэгтэй юм шиг. Надад нэг жижиг сав байна. Өөр хэрэгтэй одоо ингэдэг байхгүй кинон дээр чи ингээд манай Монголын кино ч бас нөхцөл байдал те бас нөгөө нэг ингээд гадны кино шиг ингээд цаг магтаа амарна гэсэн юм байхгүй шүү дээ. Бас аль болох хурдан зураг ухчих гээд гадаадд бол энэ чи өдөр шөнгөөл балбан шүү. Бөө мөнгө болж байгаа. Сүнгээ аваад явчих.
Тийм шүү дээ. Яг. Тэгэл гарууд ингэ жоохон ядраад ирэхээр жигэж өгөөл өөртөө хэрэгж аваад зургандаа гэж. Сүүлээ ингэ давсаар Тэд нар маань гурцтаа Доороос шийдвэр дээрээс шийдүүлээд ирсэн. амар хөвөө гэдэг болох юм шүү. Яа, алхаа. жоохон байж байгаа л сүүлнээсээ явуулчаач гээд. За, яварцсан. Бэлгээ өгч эсвэртэй. За, энэ манай нөгөө нэвтрүүлгийн бас Япон үндэсний төвгүүд байгаа. Одоо энэ QR-оор оронгууд бүх бүтээгдэхүүн байдаг. Тэгээ одоо хөргөлтөөр бас бүтээгдэхүүнүүдийг авчирдаг юм байна. За, ингэж амжуулчих. За би яг энэ маань яг миний юм авдаг л дэлгүүр л байна За, да. энэ өстой гоё дэлгүүрээ. Энэ тэгээд ерөнхийдөө 9 жорон юм байгаад байгаа. За баярлаа. За, энэ дэлгүүрхээс илүү ерөнхийдөө Япон үндэсний бөөний төв байгаа. Тэгээд бүтээгдэхүүнийг авчираад бусад дэлгүүрүүд одоо ирж авдаг тийм нөгөө бас их гоё дэлгүүр Дандаа байгаа. миний дуртай юмнууд байна. Их найд. Япон үндэсний төвийнхөндөө бас баярлалаа гоё билэг өгсөн. Салбар 1 нь их найдад байд юм байна. Салбар 2 нь барилгачдын талбай, салбар 3 нь ханга отгоны баруун талд Япон хүнсний дэлгүүр. Нэвтрүүлгийн мэдрэгч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Их найд байна. Төв дэлгүүр гэж шүү дээ. Тэгээ энэ их гоё бас гоё нөгөө чанартай одоо юу гэдэг ургын тоос мос те. Хоолны нөгөө амтлагч юм. Үнэ соосон бэлэг авахгүй. Яа. За ахтаа ингээд манай Өвөө Entertainment-ийн Намадя Pictures-тэй хамтран бүтээсэн 3 дахь цохилт уран сайхны киноны одоо постерыг бэлгэлж байна. Тэгээд 9-р сарын 26-нд нээлттэй энэ 27-оноос бүх орон даяар гарч эхэлнэ. Тэгээд Энэ нь өөрөө өрлөх шүү Аа, баха. тийм үү. Хойно ингээд T-Talk, Тэнгис, Nomadiya Pictures, Ova Entertainment дурсгав гэдэг ингээд. Энэ маань одоо манай T-Talk-ийн хамт олонны өрлөг болж байгаа шүү. За, өстой баярлаа. 26-нд ирж гоё. 26. Энэ манай сэтгэл зүйн шүү дээ. 9 сарын 26-нд бид албан ёсны нээлттэй хийн. Тэгээд 9 сарын 27-оноос кинонд театруудаараа гарч эхэлхээ. За, тэгвэл мэдээж энэ Шангрилагийн нөгөө өргөд гарна шүү дээ. Та тэгээ 26-нд ирэх юм чи хэлэг хамгаалагч аваад. Нээлт За, тэгээ. 26-ны нээлт маань бол Би зөв ийм сүүлнүүдээ аваад. гоё шүү. Тэр ч гоё шүү. Яг хийж байгаа юм рилээ. Тэгээд хэдүүлээ нэг юм костюм өмсө булан талхаа нааш. Нойроо хүнтэй тагчиж гарч ирээд. Хагаас чи бүх гарсан. Ой гарсан чи энэ хэний сүүл. Атагийн сүүл үү? Энэ хотод элчин байхгүй л дээ. Гол нь чиний хүн алсан гэдэг чи асуудал болно л та. Юу хийсэн бэ чи? Яаж байгаа юм бэ чи? Хоошоо амьдрах юм аргисэн. Тэр хоёлаа ир ажил гоё байна. Салин маш өндөр шүү найзуудаа. Чи одоо яагаад байгаа юм бэ? Наата болтоо. 我想要回最后卖给你的那个姑娘。 Тэрхээс эцэн үйлээ. Ийм дөр амар айхтар. Уцаа өгч болох уу? Би уцаарч яриад хөртөгөө ярих гэсэн. Байна уу? ой! 他们老子来拳啊，这拳！ Юу л таа бэ? Тэр мөнгөөр ахиад тоглооч чи. Би чамаас гохой. Миний хэтрийг хаанахыг хэлдэг ч. За, ингэ яварцсан. Сайхан хөгжилтэй байлаа. За, тэгээ сүүл рүүгээ халаад нэг хоолны хүнсний нөгөө нэг Яаж ч мөрчлийн өвч өдлөө тэгээд. хөдөлтөө sorry Тэгээ яа. хамгийн чухал юм шүү дээ. Тийм шүү. Өдрөө болгон Ёстой баярлалаа хаа. Яг хороо сүүлэрсэн үү? ой нөө хэдэн маслаасаа жоох удцсан. Тэгээ юм ойлгоцсон. Тэгсэн чи үгүй юм байна. За, сайхан байлаа. Тэгээд Очингуудаа шууд хөргөж ухаар харагдсан яваа. Ер нь бол нэлээд маслаа гаргах зэрэг. Үгүй. Гэтэ ер нь ингээд яг ингээд таныг ярьсны араас ингээд бодсон чинь зүгээр ингээд махнууд нэг жоох ингээд уддаг.
сүүл байж л байдаг хөөхгүй. Сонио. Би бүр яаж болгоны удаад айгу удаад хөргөчөнд сүүл сайн гэж сонсоод би ч гэсэн өөрөө жигжитэй хүүхдүүдтэй яаж хийж байгаа Тэгээ баг нэг орноо ингэж мөнгөөс илүү сайн байх болсон. Үнэр нь гарч идэв үү те. Тийм үү? Тийм шүү дээ. Өчиг жоохон хүүхдүүд чинь ингээ сүүлээр ч ачаалсан. Сүүл нь ч ингээ сүүл хүүхдүүд те. Амар. Сүүл дугаар. Сүүл гэдэг нэртэй дугаар. Зүйлийн 40 сүүл дугаар өгөр өндөрлж байна. Тэгээ аварсан манай Монголын бас залуу мундаг уран бүтээлчтэй бас дэлхийн давцанд гараасаа гэж уриалъя. Баярлалаа. Сүүлтэйгэн байхад Монгол баян Монгол юм хэрэгэлцгээ ий тоолк. За ингээ дараагийн ямар дууслаа. Түр баяр та. баяртай. Баяртай.